За ороод ирсэн байна. Аа. За яг өвч минь юу болсон баг чинь? Хажуу тишээгээ. Буцаад уу? Утсан дээр чинь хөдөлсөн байна. Одоо олчлаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За намайг Бимба гэдэг. Та бүхэнтэйгээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За өнөөдрийнхөө зочинтой лайваар би Top Coach Academy-г 2024 онд охтой эйжинг коуч тэгээ бас trauma coach-оор төгссөн Бацай коучыг орсон байгаа. За тэгээд би өөрийгөө юуны дөрөнд товчхон танилцуулах юм. Би бол санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй Америкт ирээд бизнесийн удирдлагын зэрэгээр магистр зэрэг хамгаалсан. Тэгээд народ томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coach Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн коуч бүсгүй байна. За тэгээд одоо Америкийн нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа. За өнөөдрийн минь одоо юуны зочинтой одоо лайвын минь хаях сэдв болвол аригчин биш аригчин гэсэн их сонирхолтой сэдв тавьсан байгаа. За тэгээд та бүхэн хамгийн түрүүнд зочноо ураад зочноо өөрийгөө танилцуулахыг хүсээ тэгээд хоёлаа үндсэн ярианыхаа сэдв рүү орё. За баярлалаа. За Яковч. За баярлалаа. Юуны өмнө намайг урьсан Бибак урьсан маш их баярлалаа. За тэгээд бүгдээрэнд нэг цаг үеийн мэд хүргэе. За намайг Бацай гэдэг. За би Mobicom корпорацид 19 жил ажиллаж байгаа. Өөрийнхөө өсөлтөөр ажиллаас гаргаад за тэгээд одоо болохоор Америкийн нэгдсэн улсад төгтөө Top Coach Academy Нара Томсон багшийнхаа удирдлаганд орж ингээд хөттэй ээжүүдийн хөтөөч гэдэг нэрийн мэргэжээр үргэлжлүүлээд бага насны шарх гэдэг trauma coach-оор ингээд төгссөн ийм бүсгүй байна. За би болохоор шууд үргэлжлүүлээд ярьчих юм уу? Яг яах вэ? За одоо тэгээд хоёулаа өнөөдрийнхөө сэдвийн талаар хоёулаа орё. За тэгээд битээр бол сэдвээ харна. Аригчин биш, аригчин гэсэн. Чи одоо ямар учиртай юм бэ? Аригчин биш, аригчин гэдэг чинь та хоёр юу ярина вэ гэд. За тэгээд заяа коуч минь одоо бид бүхэн коучуд ерөнхийдөө бид бүхэн өөрийнхөө туулсан амьдрал өөрийнхөө туршлагаасаа ингэж яриад тэрнийг бусдад ингээд таниулж мэдүүлээд ийм зүйлүүд байдаг юм аа. Ийм зүйлүүдээс яаж гарах вэ? Ингэж гарсан түүхүүдээ ярьдаг ийм туршлагатай байгаа. Тэгээд заяа коучтой микрофоноо шийдвүүлье. Яагаад одоо тий аригчин биш аригчин гэдэг одоо сэдвийг сонгоа гэдэг талаар ярилцъя хоёлаа. За би бага наснаасаа тий архины хамгаалалтыг гэр бүлд төрж өссөн. За маань болохоор нөгөө өөрийгөө архичин биш гэж боддог тийм хүн. Бид нэр ч гэсэн тухайн үедээ бас ингээ аавыгаа хүмүүс хэлдэг штэ. Хаяа л нэг уудаг аав маань, хөөрхий аав маань эсвэл ингээд одоо та бүхэн ч гэсэн өөрсдөө чинь аав, ээжэд эсвэл энэ зүйл хэрвээ байдаг бол бид нар бас яг ийм бодолтой одоо өнөөдрийг хүртэл ингээд явж идэг. Гэтэл нөгөө энэ баг гэлтгүй энэ уудаг зүйл маань өөрөө энэ архины хамаарал гэдэг зүйл бас байдгийм байна гэдгийг одоо ингээд том болцсон байна. Багшийнхаа энэ нөгөө шархны хичээл суугаад энэ зүйлийг ингээд ойлгосон. За тэгээд маань болохоор би сая нөгөө архины хамааралтай гэр бүлдгээд өссөн гэж ярьсан. Энэ зүйл маань болохоор ерөөсөө намайг төрснөөс хойш энэ зүйл миний мэдхийн л маань ингээд уудаг байсан. За уухаараа бол маш олон хоногоо тасралтгүй. За тэгээ унтдаггүй, тасардаггүй. За тэгээд маш их юм нөгөө согтсон үедээ юм амаараа хүчирхийлэл үлддэг тэр нь болохоор ингээд хайртай дотныхоо хүмүүст болон ээжд маань болон хүүхдүүдтэй ингээд маш их муухай үгсийг ингээд амныхаа зоргоор шууд хийчдэг. Тэрэн дээр бол ямар ч тийм одоо хязгаар гэдэг зүйл байхгүй энэ хороо дэлхий дээр ямар л муу өгнүүд байдаг тэр болгон тэр аав маань амнаас шууд гарчдаг тийм хүн байсан. Тэгээ яг энийг ингээд хараад одоо яг ингэж явж байхдаа би бол нөгөө бусдыг ингээд ер нь бол ингээд бусдыг нэгт тавьдаг өөрийн гэсэн нэг юм дуу хоолойгүй өөрийн гэсэн нэг итгэл үнэмшил байхгүй. За тэгээд ерөөсөө нэг юм бусдад таалагдах гэж эсвэл нэг юм аврагч асрагчийн дүрээр ингээд өнөөдөр өөрийн гэсэн ямар нэгэн тийм үн цэнгүй болоод ингээд өссөн байсныхаа одоо бас ингээд ойлгосон. Тэгээ энэ маань бас ингээд бидний одоо өсөж байгаа орчин биднэрт үзүүлж байгаа тэр нэг бидний хүмүүжүүлж байгаа тэр ээж аав таныг одоо хэн хүмүүжүүлсэн байдгийг тэр эмээ өвөө ах дүү ах эгч нарт одоо тантай их дотн өөрсдөө чинь өсгсөн тэр хүмүүс танд ямар мэдрэмж ямар зүйлүүдийг өгсөн энэ зүйлүүд нөгөө харсан мэдэрсэн амссан амсаагүй аваагүй хайр хүртэл ингээ бага насны шарх болоод
үлдчихсэн байж идэг. Тэгэхээр би яг нөгөө ааваасаа одоо хүүхэд байхдаа бол аюу хичдэг байсан тий. Аав маань ингээд согтуу гадаа ингээд яваад ингээд тасраад унчих үедээ тий. Ангийн маань хүүхэд ингээд аавын маань уудсан бахад харчих үедээ аавын маань нөгөө янз бүрийн хараал элдв юм хилээд намайг загинж яхад тий. Ангийн маань хүүхдүүд харчих үедээ ч гэх юм уу тий. Маш их юм нөгөө айцтай ингээд өсчихсөн л дөө. Тэгэл 10 жилд байхын их сургууль байхын гэл ингээл нөгөө хин нэгнээс бусдаас те энэ зүйлийг ингээд аюу их аа маань болохоор зүгээр ажил төрөл хийдэг те хамт олон тэрэндээ бол үнэхээр ингээд нэр хүндтэй те өөрийгөө аюу сайхан бие авч явдаг аюу сайхан гэр бүл гэдэг бол ингээд гаднаа бол ингэж харагддаг байсан боловч яг нөгөө уугаад халт таалганы цаана болохоор амьдрал үнэхээр хэцүү байдаг байсан. Тэгээ баг байхад би бол ингээд баяр болоход үнэхээр дургу. Ямар нэгэн баяр боллоо гингүүтэл би одоо ингээл аав арх уун тий аавыг арх уухаар яана гэдэг бодол надад аюу их ингэж тийм мэдрэмжтэйгээр би ингээд өсөж том болсон. За тэгээ би нөгөө айлын ганц охин дээр хоёр ах нэг эрэгтэй дүүтэй. Тэгээд аавыгаа яг нөгөө энэ уусан үед нь халамжлах, анхаарал тавих тий за аман цангалаа ихтэн цайгийг нуулгах, эсвэл унтуулах гэдэг тэр үүргийг би ингээд хариуцаж хүлээдэг байсан. Энийг болохоор одоо миний л үүрэг юм байна гэж ойлгож би өнөөдрийг хүрсэн байгаа. Тэгээ яг энэ зүйлийг ингээд хийж явж байхдаа яалтчгүй нөгөө өөрөө нөгөө аврагч асрагчийнхаа дүр зурцсан. Тэгээ нөгөө талдаа болохоор би тий ээжигээ маш их өрөвддөг. Ээж минь маш их одоо зовж байгаа тий одоо нэг аавын ийм байдал үзүүлээд байгаа. Ээж минь хөөрхий ээж минь гэж бодож ингээд өнөөдрийг хүрсэн байдал. Үнэхээр энэ маань бас эргээд тий эцэг их биднэрт ингээд энэ зүйл нөгөө элэг бүтэн гэдэг амьдралыг биднэрт ингээд үзүүлснээр эргээд үр хүүхэд чинь өөрөө ямар хүн болж хүмүүжих вэ гэхэд энэ зүйл бас ингээд том болсон хойно миний өнөөдрийн одоо тийм мөнгөтэй байхгүй амьдралд одоо хөлөө олж явах тий аз жаргалтай амьдрах ажил дээр гараад карьер дээр гараад ч гэсэн ингээд хүнтэй одоо хэр их өөрийгөө ойлгуулж чадах хүнтэй бусадтай харьцах гэд энэ бүх зүйл дээр энэ нөгөө бидний багтаа авсан энэ шарах гээд байгаа зүйл ингээд нөлөөлт юм байна тий. Тэгээд маш их ийм юунуудтай байсан л да траумануудтай байсан л да. Тэгээ би миний энэ комплекс шарахууд болохоор тий би өөрөө ингээд эцгийн шарахтаа дээрээс нь эхийн шарахтаа бас байсан. Аавыгаа л би чи нөгөө нэг аавыгаа л гэлтэй аавын эцгийн шарахтай байд гэдэг нэг төсөөлтөй явж ирсэн чи багшийнхаа хичээл дээр суугаад нөгөө хин шарахтай гингүүд үнэхээр би энэ нөгөө цаана нь бол ингээд нөгөө бүлийн зөвшөөрөхөд надад аюу хэцүү ийм шокийн байдалтай бас орсон л та. Яагаад гэхээр тэ нөгөө аавын маань энэ зүйлийг төвчээд одоо тисээд тэ үр хүүхдтэй энэ зүйлүүдийг үзүүлээд байсан хүн хин юм бэ гэхэд миний ээж болоод хуурчиж байгаа байхгүй юу. Тэ тэгэхээр нөгөө өнөөдрийн бидний нөгөө элэг бүтэн амьдрал гэдэг чинь цаанаа бас элэг бүтэн биш байдığım байна. Бидний ярьдаг элэг бүтэн гэхээр л нэг аав ээж нь хамттай байгаа л тэр хүүхдүүдээ нэг язж нэг амьдралын тэг одоо нэг сургуулийн одоо юуны дөрөөнд нь хүргэн гэж ярьдаг штэ тэг тэрэнд нь хүрэхлээр ингээл бүрийг твчих тэр зүйл чинь өөрөө бас ингээд буруу байдığım байна гэдгийг те одоо ойлгочлаа юм л да. Тэгээд элэг бүтэн амьдрал гэдэг чинь одоо үнэхээр ямар амьдралыг хэлдэг вэ гэхээр те эрүүл за тэгээ нөгөө нэг бүх айцгүй те тийм аюулгүй орчин те өсөх тийм орчин одоо аз жаргалтай хайраар дүүрэн тийм орчинд өсхийг л одоо уг нь элэг бүтэн амьдрал гэдэг тэр томьёолт одоо багтдаг юм байна. Гэтэл бидний нөгөө томьёолт маань нөгөө тийшээгээ буруу эргэцсэн байсан учраас те бид нэр аав нээж нь хамттай байж байгаа л яаж ич ээж нь тэр нэг тэ зодуурыг аль эсвэл ээж нь тэр нэг хүчирхийллийг тэр нэг архитектыг тэ тэр нэг араар тавилтыг ч юм уу энэ зүйлүүдийг ингээд төвчээд байгаагаа айгүй юм үр хүүхдээ одоо үр хүүхдтэй сайн зүйлийг авчираад байна гэж боддог боловч энэ маань бас тийм биш байдığım байна. Тэгээ энэ зүйл үнэхээр энэ маань аавын маань тэр эхний хамаарал биднэрт одоо бас яаж дамжсан бэ гэхээр тэ би өөрөө арх удаг одоо тийм хүнтэй хизээч суухгүй гэж боддог байсан. За тэгээд тийм хүнтэйгээ суусан. Тэгээд дараа нь яасан бэ гэсэн чинь нөгөө арх удаггүй, тамхи татдаггүй гэдэг тодорхойлтын нөгөө талд нь те миний нөгөө бага наснда би нөгөө ийм зүйлийг төвчиж одоо нөгөө өөрийн гэсэн итгэлгүй байсны улмаас те надад маш их ийм хардталтай тийм нөхөр заяасан. Тэгээ би тийм хүнтэй очиод соронзон мэт очиод наалтчихсан. За тэгээд дээрээс нь дахиад би нөгөө
аав шиг хүнтэй суухгүй тий аав шиг болохгүй ээж шиг ч гэсэн ингэж зовж амьдрахгүй гэд бодож исэн чинь яг өнөөдрийнхөө өндөрлөг дээр эргээд авчихсан чинь би аав шиг уудгүй хэрнээ аав шиг бүр ингэж амаараа хүчирхийлэл үлддэг тий гэрийнхаа нөгөө сөнөөгч жинхэнэ мангас нь болоод хуурчихсан байсан. Эмэгтэй одоо хүчирхийлэгч болсон байна шүү дээ тий энэ гэрийн айл гэрийн. Тэгээд энэ зүйл чинь хүүхдэд заавал тэр нөгөө нэг уудаг гэдгээрээ нөлөөлдөг юм байна тий. Тэр нэг цаана ахаад өөр юм тий. Маш юм хортой үр дагаврууд байж байгаа байхгүй дагаад явж идэг тий. Энэ нөгөө нэг бидний амьдрал бид нар өөрсдөө эцэг их маань биднийг юу үзүүлээд юуг төвчүүлээд тий ээж өөрөө ямар зүйлийг төвчиж өөрийгөө гаргуунд нь хаяад тий өөрийгөө дандаа бусдыг нэгт тавиад үр хүүхдээ нэгт дараа нь нөхрөө тавиад хамгийн сүүлд өөрийгөө тавьснаар эргээд би ээж шигээ эмэгтэй болгоод хуурсан байгаа байхгүй. Тэ хизээч өөрийгөө хайрлаж чаддаггүй. Мөнгөтэй байсан ч өөртөө нэг ширхэг юм худалдаж авах ямар ч тийм чадваргүй. Юм худалдаад авчих гэхээр амар гимтэй мэдрэмжтэй амьдардаг. Тэ нөгөө ингээд нэг гим хийцэн юм шиг. Тэгэл заавал нэг юм дэлгүүрт ороод ч гэсэн өөртөө юм худалдаад авъя гэхээр заавал нэг номерт тэ үр хөвгттэй эхлээл нөгөө өөртөө хувцс ч юм уу нэг юм авах гэж хаалгараа гарч байгаа юм л та хөөрхий. Тэгэл гарахаараа тий хүүхдийн хувц руу тасаг руу яваад очихсан. Хүүхдийн хувц хараад дараа нь эсвэл нөхөртөө нэг юм харъя гэл ингээд өөртөө ерөөсөө тэр зүйлийг хүлээн зөвшөөрөх чадварг болчихдаг тий. Тэгээ нөгөө энэ зүйлүүд чинь бидний өнөөдрийн одоо ямар эцэг их болоод ямар гэр бүлийг цогцлоож байгаа энэ зүйлтэй ингээд дахиад шууд хамааралтай. Эргээд дахиад би тийм байхгүй гэсэн зүйлийгээ би өөрөө үлддэг. Миний хүүхдүүд бас тийм шархлагдсанаар өсөөд ингээд цаашаа энэ нэг гинжин холбоо гэдэг зүйл ингээд маш юм аюултайгаар ингээд биднэрт бас ингээд нөлөөлөд явдгийм байна гэдгийг те бид нэр одоо ингээд өөрийнхөө амьдралаа одоо туулсан энэ нэг зүйлээ те бусдад бас ингээд нөгөө сургамж буюу бид нартэй яг л адилхан энэ зүйлийг туулгаж явж байгаа өчнөө олон эмэгтэйчүүд залуучууд те ийм хүмүүс байгаа. Тэгээд энэ нэг архины хамаарал гэдэг зүйл чинь өөрөө хүчирхийлэл юм аа тий бид нар нэг ийм зодуулаад нүүрэн дээр нь хүүхний цогс одоо учирсныгаа аль эсвэл нэг бэлгийн хүчирхийлэлд орсныгоо хүчирхийлэлтэй орчинд амьдраад байна гэж бодоод идэг тий архи чинь өөрөө энэ хүчирхийллийн хамгийн том хүчин зүйл юм байгаа байхгүй юу архитектурын орчны цаана хүчирхийлэл байхгүй байна гэдэг зүйл одоо ерөөсөө байхгүй тий боломжгүй ийм зүйл тэгээд бид нар чинь нөгөө нэг найз нөхөдтэйгөө нийлээд эсвэл айлд очихороо заавал нэг юм шил архи барьж очивол тий. Заавал эсвэл нэг юм хаа холоос одоо чи бямба коуч бол аюу сайн мэдэн штэ гадаадаас Монгол руу ирэхдээ заавал архитай ирэхгүй болохгүй тийм ээ. Заавал нэг дөөти фригээс ч юм уу тий тэр нэг тийм тухайн улсын нэг виски ч юм уу водка ч юм уу нэг юм заавал чирч ирэх гэдэг. Гэтэл энэ маань цаанаа очихоор нөгөө тэр таны найзаад байгаа тэр найз нөхөд эсвэл таны авчираад байгаа тэр хамаатан садан тэр ууж байгаа хүний нөгөө хаалттай хаалганы цаана амьдралд юу болоод байгааг бид нар үнэхээр нарийн юм бол мэддэггүй. Гэтэл энэний цаана те маш олон хүүхдүүд өөлөлтж те хүүхэд хөгшчүүл ямар ч байсан энэ хүчирхийлэлтэй орчны цаана бол хамгийн их өртдөг хүмүүс нь бол хүүхдүүд байгаа хгүй ялангуяа. Тэгээ хүүхдүүдээс бид нэр те одоо аавчин одоо те аавтаа чи уух уу гэж хизээч бид нар асуудаггүй л байхгүй тий. Тэгэд хүүхдүүд аавчин уухаараа ямар аашцан гаргадаг гэж ч хүртэл бид нар хизээч тэр найз нөхдийнхөө юг асууж байгаагүй шүү дээ асуудаггүй. Гэтэл ингээл баяр ёслол бүх юм болохоор л дандаа л яаж ээж байгаа л нөгөө архитай юм л холбогдоод явчихдаг тий. Гэтэл архины цаана энэ өөрөө маш том юм асуудлууд ингээд үүсэж явж идэг. Тэгээ нэг ийм зүйл бас ингээд бид нар энийгээ нөгөө хүчирхийлэл гэдгийг одоо нэгт одоо ер нь бол бүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Баярлалаа заяа коуч. Харин тийм ээ. Тэгээд уучлаарай. Бид бүхэн харин ингээ яриад байгаамаа. Манай топ коуч академик төгссөн коучуд маань мэдээж манай үүсгэн байгуулсан манай нараа багш маань ингээд гүшигний цаатлыг одоо бид бүхэн харж байна шүү дээ. Үнэнтэйгээ муухайтайгаа үнэнтэйгээ нүүр тулъя, нүцгэн үнэнтэйгээ нуур тулъя. Бид нар хэдийгээр наана маска зүгээд сайхан царай гараад инээмсэглээд явж байгаа ч гэсэн маскны цаана зовоод гэргий чинь бүр үннийг хэлгээд дотроос чинь өөрийн чинь идээ чангаагаад зулгаагаад явж байгаа наана бид хэдий яаж байгаа л ингээд зүтгээд ингээд инээмсэглээд амжилттай явж байгаа, сайхан явж байгаа, сайн явж байгаа гэж зүтгээд байгаа л цаатал чинь хаалттай хаалганы чинь цаана, гүшигний чинь цаана юу болж байна? Энийгээ төмөрөөр гаргаж тавьж ярья. Үннээ ярья.
За одоо би заяа коучгаа сая хэлсэн сайхан заяа коуч маань ингээд өөрийнхөө болсон зүйлийг тайлбарлаад бүр ингээд тодорхойлоод өглөө. Би өөрийнхөө ойлгосноор бас нэг дахиад нэг базаадахыг. За заяа коуч маань тэгж байна. Аав минь арх угаад ирэхээр надад тийм нүүлээд би өөрөө ээжийнхээ өмнөөс те одоо том хүмүүсийн өмнөөс үүрэг гүйцэтгээд аль хэзээ тэр аавыгаа асардаг, халамжилдаг бүх юм ингээд бараг зохицуулдаг, ууж идхийн хүртэл ингээд бараг зохицуулаа явж идэг хүн болцсон болоо хувиргацсан бүр байна. Багаас нь тэгэхээр чин тэр хүүхэд одоо бид бүхэн одоо томчуудаа яг тэр хүүхэд энэ орчинд өсөж байгаа хүүхэд буюу за магадгүй ээж нь ч гэсэн эн чинь ингээд ерөөсөө бид бүхний татсан даав болсон биз дээ. Тийм л байх ёстой юм байна. Ингэж аав нь арх уудаг юм, за хин нэг нь арх уудаг юм байна. Энийг би тэгдэг юм байна. Тэгээ ойлгоод аваад энэ тархиндаа суулгацсан хүмүүс чинь буцаад том болсон хойно яг л тийм зүйлээ өөртөө нэг татдаг байх нь байна. Нэг бол тийм зүйл рүү орсон бол эн чинь зүгээр хэвийн үзэгдэл байна гэл хүлээгээд авчдаг байх нь шүү дээ. Тэгэхээр нөгөөдөлтөөгөө дасан зогцож амьдрах гал нэг бол улам нөгөө одоо болж байгаа амьдралдаа болж байгаа зүйлийг улам өөгшүүдээ цааш нь давраагаад за би өнөөдөр заяа коуч байж байгаа. Заяа коуч маань Америкт амьдраа Монгол руу явж ирсэн хүн. Тэгээ Америкт нөгөө нэг бид бүхний ингээд янз янзын группүүд байдаг. За би яг энэ юуны орохоос өмнө цагийн өмнө би групп дээрээс пост тавилаа л да. Яг гэвэл миний нөлөө олон сонсогч маань энэ Америкаас одоо ээжүүд сонсдог хүмүүс байгаа. Тэгэхээр би хэлье. Тэрэн дээр тэгж байгаа юм. Нөхөртөө зохиулаад авж гин, ууралж гин, загнуулж гин, хараалгаж гин, хийлүүлж гин тий. Тэгээд би одоо яах вэ? Зохиулчлаа өнөөдөр. Яахаач мэдэхгүй ингээл тэгэл явж идэг. Гэхдээ энэ ерөөсөө бид бүхэн энийг одоо энийг ерөөсөө ойлгох хэрэгтэй болсон байна. Нэг зохиолт авбал дараагийн зохиолт ирнэ гэдгийг мэдэх хэрэгтэй байна. Нэг амаар хүчирхийлүүлээд чамайг дормжилж байгаа бол дараагийн дормжлоод орж ирнэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо угаасаа тэр бол тэгж орж ирнэ. Тэгэхээр энэ үйлийг ерөөсөө зогсоох хэрэгтэй байна. Зогсоох юм нь юу юм бэ гэхээр бид бүхэн ерөөсөө өөрлөгөө өнгөх хэрэгтэй болчиход байна. Бид бүхэн тэр хүчирхийлж байгаа дормжилж байгаа хүнийг би чи өөрчлөгдөж чи тэгэж гэх тэр хүн өөрчлөгдөхгүй. Бид нар бол ерөөсөө хүнийг өөрчлөх боломж байхгүй. Манай багш маань цэг гэж хэлдэг. Хүнийг өөрчлөх боломж байхгүй. Харин бидний гарт юу байна гэхээр бид нар өөрийгөө өөрчлөх боломж байгаа. Бид нар өөрөө өөрчлөгдөд ирэхээр бид нар өөрөө ойлгоод ирэхээр бид нар байгаа асуудлаа өөрөө ойлгоод ирэхээр ингэж явж болохгүй юм байна гэсэн хүн чинь өөртөө алхам хийгээд үйлс хийгээд ирэхээр чинь тэр зүйлийг зогсоох ч юм уу тэр зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй болоод ирээд өөрчлөгдөд ирэхээр намайг тойрж байгаа миний хідэн хүүхэд маань магадгүй тэр одоо хүчирхийлэгч нөхөр маань ч гэдэг юм уу өөрчлөгдөх боломж гарч ирдэг юм байна. За бүр одоо залуу бүсгүүчүүд одоо манай заяа коуч маань дахиад энийг үл цаашаа бүр сайхан тайлбарлаж өгнө. Тэр тусмаа ингээд залуу бүсгүүчүүд дөнгөж гэр бүл зохиогч байгаа. Энийг үгүй маа би нэг хүлэн зөвшөөрөхгүй мах юм бол ийм үйлдэлийг анханасаа ерөөсөө амьдралтаа оруулж ирэхгүй байхгүй юу. За магадгүй. За би одоо өөрийнхөө жишээн дээр авч хэлцээ. Би бас нөхөртөөгөө суугаад одоо 10 гаруй жил амьдарч байгаа. Би яг багштайгаа уулзахдаа хүүе би энэ нөхрөөс л одоо миний амьдрал гитүүдэд энэ хүнийг л өөрчилжүүл миний амьдрал болох гээд байна. Явж исэн гомдоч хүн байхгүй юу. Үнэндээ бол одоо миний жил гарны дараа би багштайгаа ажиллаад өөрлөгөө өнгөгээд өөрийгөө ойлгоод ингээд өдөр болгондоо гिचээгээ явж байгаа хүн миний нөхөр одоо харах юм бол миний нөхөр өөрчлөгдсөн юм бол бараг байхгүй. Би өөрчлөгдсөн байхгүй юу? Би өөрчлөгдөд ирэхээр үгүй чи надад ингэж харьцаж болохгүй. Зогс би чамаа энэ харилцааг надтай ингэж одоо би нөхөдөө над руу чи уурлаж хашгичж хайрцгийг хүлээн зөвшөөрөхгүй. Урд нь болохоор чи дэрий чинь би ингээд өөгшүүлээд өнгөрөөгөөд яваад штэ. Нэг өнгөрөө хоёр өнгөрөө тэгэхээр нөгөө хүн чинь ойлгож авч штэ. Би ингэж хайрцаж болох юм байна. Энэ хүн рүү би уураа гаргаж болох юм байна. За магадгүй одоо зохиод авч байгаа юм ба штэ. Би зохицоод авах нөгөө зүгээр ингээд бас ингээд өнгөрөөчгөр дараагийн зохилтыг өгж болох юм байна гэсдэг. Ингэж бид нар дараагийн юм руу тэр зүйлээ чинь улам гүнзгийрүүлж улам байдлыг уртцдгаж одоо юу гэдгийг дордуулж байгаа байхгүй юу. Харин одоо та бүхэн хараарай гэр бүлийн хүчирхийл ямар ч нэгэн хүчирхийлд өртөж байгаа хүмүүс ганцхан өдрийн дотор тэр хүчирхийлд өртчихдэггүй шүү дээ. Энд чинь ингээл баг угаар ингээл идээд нэг мэтгэд хүүе би яагаад энэ нөхцөлд орсон юм бэ гэдэг асуулт өөрөөсөө тавих болдог байхгүй юу. Тэгэж энэ зүйл чинь явдаг. За энээсээ бас гарахад бас нэг өдрийн дотороос өөрчлөгдөд гарчдаггүй юм байна. Энийг ойлгоо. Тэгээ хүмүүс хэлдэг шүү дээ. Одоо ингээл тэр постыг тавихаар хүмүүст ороос нөгөө чи салаа чи яаж ингэж амьдрдаг юм бэ? Яаж ингэж зодуулаад зөхиөлөд амьдрдаг юм бэ? Тагдаад нөгөө чи. Хэрвээ тэр нь тийм үйлдэл явж байгаа эмэгтэй хүн өөрийгөө ойлгож энэ зүйл чинь буруу гэдгээ ойлгоогүй бол хизээч тийм үйлдэлийг барыг нийт гаргаж чадахгүй гаргасан ч ямар нэгэн байдлаар буцаад тэр нөхцөл рүүгээ усгаж чаддаггүй тэр нөгөө хүчирхийлд амьдраад идэх юм байна. Тэр чинь нэгэн өдөр ингээд урваад гарчдаг зүйл биш. Энийг ойлгож бас баг багаар одоо ингэж одоо
зүйлээсээ ганхаас тийм бас нэг юм болгон чинь тийм шалтгараалтай үеидлэж явдгийм байна. Энийг ойлгох хэрэгтэй гэдэг юм байна. Айгүй эможнтэй ажиллаа. Би яг сая тэр постн дээр хариу өгсөн байхгүй юу? Тэгээд заяа коучоос асуумаар байна. Дахиад яагаад юм нөхцөлд ингэ ороод байна? Дахиад хэлье те. За бит хоёрын яриаг сонсож байгаа хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд хэрвээ бит хоёрын яриа таалагдахгүй те одоо та юун сүртийн архичин уужил гэдэг чинь тэр гэж бодож байгаа бол та бас энэ лайвыг үзэх шаардлагагүй шүү те. Шаардлагатай хэн нэг нь бас сонсоод өөрөө өөртөө дүгнэлт өгөөд те. Өөрийгөө бас нэг ингээ өөрлөгөө өнгийгөөд нэрээ миний аав тий эсвэл намайг өсгөжсэн хүмүүс миний эргэн тойрон эсвэл миний сонгосон нөхөр ингээд бас архины хамааралтай юм байна. Нэг иймэрхүү зан ааш гаргаад идэм а гэд ингэж бодож байгаа бол бас та энийг ингээд үргэлжлүүлээд сонсоорой тий. За тэгээд хүүхдүүд яагаад ер нь биднэрт энэ зүйл тохиолдоод идэм бэ гэхээр тий дахиад нөгөө бага насны шархлал явж байгаа. Шарах гэдэг нь юу юм бэ гэхээр тэр нэг бага насндаа авсан тэр нэг мэдрэмж тий тэр нэг сэтгэлийн шарах сорвийг хэлээд байгаа. Тэгээд бид хоёр түрүүн ярианда дурдсан шүү дээ. Бас ингээд бидний нөгөө бага наснд байхад бидний тэр нэг хайр мэдрүүлээгүй өсгсөн энэ зүйл чинь өөрөө бас бидний тэр нэг аваагүй хайр бас ингээд шах болоод өссөн. Тэ бидний үл тоомсорж исэн. Биднийг хүн гэж харьцдаггүй байсан тий. Биднэрт нэг юм гимтэй мэдрэмж үүрэлчихсэн тий. Өөрийн гэсэн үнэлэмж юусоо байхгүй. Тэгээ нөгөө ингээд хайрлуулах гал ээж аваагаа гуугаал аргадаал тий. Хайрын араас ингээд нэг гуйлгчлаад ингээд амьдэрчихсэн. Ямар нэгэн зүйл хийхээр л ингээд ээж авдаа магтуулдаг ч юм уу тий. Тэр зүйлийг хийж магтаал авах гэдэг тий. Эсвэл чиний бодол хинч хамаагүй гэдэг байдлаар таныг өсгөчихсөн. Танаас ерөөсөө бодлыг чинь, саналыг чинь тий мэдрэмжийг чинь асууж байгаагүй. Та бол хинч биш. Хүүхэд том хүний ярианд оролцох хэрэггүй. Тий? Чи бол цаашаагаа бай. Том хүнтэй битгий ингээд ярьж явах дундуур ороод ич гэдэг юм уу тий? Ерөөсөө нөгөө дууга байх чи амьд нь үзэтэй энэ төр гэдэг ойлголтыг өгчихсөн. Ингээд өсгсөн байвал бас та ингээд бага насны шарахтай хүн юм аа. Тий? За тэгээ дээрэс нөгөө нэг өөрөө шийдвэр гаргах ямар ч юм чадваргүй. Яагаад гэхээр биднэрт ийм өөрийн гэсэн итгэл үнэмш туу хоолой байхгүй юу? Дандаа ингээд нэг юм айдастай. За тэгээ архитай орчинд амьдарч байгаа хүмүүсийн хамгийн асуудалтай юм нь энэ яагаад шийдвэр гаргах чаддгүй юм бэ гэхээр одоо зүгээр таад бодоод үзэл дээ. Аав нь архиугаад ороод ирлээ л бол тэр хүүхдийн маргаашийн хичээлийн гэрийн даалгавар байхгүй болчихж байгаа шүү дээ шууд. Даалгавраа хийж чадахгүй, сургуультай хичээлдээ муудна. За тэгээ нөгөө багштаа загнуулна. Ингээд нөгөө асуудлууд ингээд баарараасаа үүсдэг. Хүүхдэд энэ нөгөө тааварлахгүй шүү дээ. Хүүхэд ингээ юм төлөвлөх ч юм уу тийм ямар ч боломж авахгүй. Тэр гэрт дайм болоод байгаа шүү дээ. Тэр аав нь архиугаад ороод ирвэл тэр гэр тэгэл дайм дажинтай болчихж байгаа шүү дээ. Зарим нь зодож гин зарим нь харааж гин. Зарим нь тэгээд ингээд янз бүрийн асуудлууд гарч ийн гэрээсээ хөөгд гаргачих чинь. За тэгээд мэдээж миний аав ингэдэггүй, хөөдөггүй, тэгдэггүй гэж бодож байгаа бол та үнэхээр нөгөө уудаггүй гэж бодож байгаа та үнэхээр эрүүл саруул үнэхээр энэ сайхан аз жаргалтай гэр бүл бас та өсчихсөн та үнэхээр азтай одоо бас тийм хүн байна тий. Тэгээ хэрвээ бидний яриад бас нэг жижигхэн ч гэсэн надад нэрээ багадмаа нэг иймэрхүү мэдрэмж байсан шүү гэж ойлгож байгаа бол бас та ингээд тий үргэлжлүүлээд битэрийн яриаг бас ингээд сонсоорой тий. Тэгээд ийм орчинд одоо өссөн хүүхдүүд чинь юунд дуртайгаа ч мэдэхгүй. Тэгээд тий шийдвэр гаргалт түрүүн байхгүй гэд хэлсэн. Тэрэн шиг та ингээд нөгөө үгүй гэж хэлэх бүр юм чадваргүй болоод ингээд өсчдөг. Тэгээ таны ерөөсөө нэг бол хин нэгнэр толгоогоо илүүлэх гээл түрүүний хэлсэн. Тэгээ нөгөө хайр гуйлгчлаад байгаа учраас хин нэг нь намайг магтчихаасаа хин нэг нь миний хийсэн зүйлийг одоо дэмжижээсэ гэдэг байдлаар. Тэгэхээр нөгөө ийм байдлууд, ийм зүйлүүдийг одоо хүүхдэд өгчдөг болохоор одоо би ч гэсэн өөрийгөө би ийм даруухан ийм дуугаа гэдэг тодорхойлолтоор өнөөдрийг хүртэл би өнөөдөр явсан байхгүй юу. Гэтэл би өөрөө энэ миний доторх одоо тэр мэдрэмж миний өөрийн тодорхойлсон тодорхойлт биш байсан байгаа байхгүй юу. Ерөөсөө л миний намайг өсгсөн тэр ээж аав бусад намайг юу гэж тодорхойлдог. Чи чадваргүй, чи арчаагүй, айлын хүүхдүүдийг хар, өөрийгөө хар тэгж байгаа тэр мэдрэмжүүд намайг өнөөдрийн энэ нэг дуугаа, даруухан гэдэг энэ зүйл рүү намайг ингээд оруулсан байгаа байхгүй юу. Гэтэл миний одоо энэ шархан айдгийгээд ингээ харангуут би өөрөө ийм даруухан дуугаа нэг ийм бүрэг ичимхий эмхтэй бас биш байгаа байхгүй юу. Миний тэр зан төлөв, характер өөртөө итгэх тэр нэг итгэл үнэмшил гэдэг зүйл шал ондоо хүн байсныг би өнөөдрийг хүртэл ингээд
айгүй тийм дарагдаж ингэж өссөн байна. За тэгээд ер нь бол энийг нөгөө хүлийн зөвшөөрөхөөс л эхэлж байгаа тий энэ зүйлүүдийг. Тэгэхээр нөгөө бямбакоч тэр яриад байгаа өөрлөгөө өнгийгөрөө эмэгтэйчүүд биднэрт айгүй их том юм боломжууд байж идэг тий. Бид нэр ингээд нөгөө үр хүүхдийнхаа сургам хүмүүжүүлэгч нь одоо жишээ нь ээжүүд ялангуяа тий хамгийн том нөлөөлөгч нь байдаг. Мэдээж аавд одоо хүүхд хүмүүжүүлэлтээр нөлөө оролцоо байлгүй л яах вэ. Гэхдээ ээжийн үүрэг оролцоо аавынхаас одоо үнэхээр илүү. Тэгэхээр нөгөө ээжүүд бид нэр өөрсдөө өнгийгөөд тий өөрсдөө бид нар ер нь яагаад өнөөдөр миний амьдралд ийм зүйл тохиолдоод байгаа. Яагаад би нэг ийм архичин хүнтэй суучаад зовоод байгаа тий эсвэл яагаад тэрний нөхөр намайг хараар тавиад байгаа ингээд энэ зүйлүүдийг ингээд өөрөөс асуугаад эхлэхэд таны нөгөө бага наснда одоо мэдэрч өссөн тэр мэдрэмжүүд рүү буцаагаад ингээд явуулцдаг тий. Тэгэхээр энэ зүйлийг хичнээн та ингээд архитай орчинд та өсөөгөө ч гэсэн таны тэрнийг багтаа авсан мэдрэмжээр та тэр одоо өнөөдрийн суусан таны нөхөр одоо тантай нийлээд ингээд суугдсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бага насны шарх гэдэг зүйл маань бас ингээд үнэхээр ийм хор хөнөөлтөө тий айгүй ингээд нүдэнд одоо харагдаж гарт баригдахгүй мөртлөө тий бидний амьдралд ингээд өдөр тутамд нөлөөлөж явж байдаг. Бидний өнөөдөр хинбэ гэдгийг те тодорхойлоод хэнийг твчих үү, хэнийг твчихгүй вэ гэдгийг хүртэл те энд хүртэл ингээд нөлөөлөж явж байна. Тэгэхээр өнөөдөр та тисээд твчээд те энэ зүйлүүдийг ингээд үр хүүхдийнхаа төлөө гэж бодоод өнгөрөөж байгаа өөрийнхөө бага насыг бодоод үзээрэй. Тэ таны ээж аав танд ямар одоо мэдрэмжүүдийг өгч ийсэн бэ? Та ямар орчинд өссөн бэ? Таныг одоо эцэг эчин хайрладаг байсан уу, тэрвэрдэг байсан уу, үнсдэг байсан уу, тэ чи минь цорын ганц шүү гэж одоо тэ танд хэлдэг байсан уу гэд ингээд энэ тал руугаа ингээд буцаад бодох юм бол тэ бид нар яг энэ мэдрэмжүүдийг бас ингээд аваагүй л өсцөнтэй холбоотой энэ зүйлтэй ингээд өнөөдөр тулгарчаад байт юм аа. Тэгээ бас нэг гоё бидэн гэх юм бол тэ энийг өөрчилж болно. Тэ ээжүүд бид нэр өөрчлөгдчих юм бол бид нэр үр хүүхдтэй нөлөөлнө. Тэгээд ээж ад жаргалтай байх юм бол тий гэр бүл за цаашлаад нөхөр хүртэл ингээд ад жаргалтай болох нэ. За тэгээ энэ дээр хамгийн том асуудал нь болохоор бид нөгөө хийх хязгаар хувийн орон зай гэдэг юмыг ерөөсөө мэдрээгүй өсцөнтэй холбоотой л энэ зүйлүүд биднэрт учраад байгаа. Тэгээ нөгөө хийх хязгаар хувийн орон зай гэж ярихаар ядчил та өнөөдөр хин нэг нь танаас юм гооход үгүй гэд хэлэх чадвартай байна уу? Тэ энийгээ та нэг өөрөөсөө асуугаад үзээрэй. Гэтэл энэ чадвар хэрвээ танд суугдааг бол эн чинь өөрөө бага насны шарх байгаа. Тэгэхээр нөгөө хүүхэд хүмүүжил гэдэг чинь өөрөө бас ингээд гэр бүлийн хүмүүжил байдаг юм аа. Бид нэр өнөөдөр ингээд хүүхдүүдийгээ миний хүүхэд ингээд томрох тусам асуудал үүсээд байна. Эсвэл ингээд надтай дуухгүй байна, ярихгүй байна, ойлгоцохгүй байна. Хүүхэд маань аашлаад байна, уурлаад байна гэж байгаа бол та өөрлөгөө өнгөөгөрөө. Тэ бид нартэй ингээд шууд 100% холбоотой байдаг шүү. Бид нар ер нь бол ингээд аюу их хохирогчийн дүрээр өнөөдөр хүртэл ингээд амьдардаг. Дээрээс нь шархтаа одоо өсчихсөн энэ хүмүүс шархаа эдгэхгүй байх юм бол өнгөрсөндөө амьдраад байдаг. Бас ирээдүрүүгээ тэмүүлээд амьдраад байдаг тий. Дандаа өнгөрсөндөө одоо харамсдаг тий. Би тэр сургуулийг ингээд төгсөөд тэр мэргэжлийг эзэмшчихгүй яав да. Эсвэл тийм ажил хийдэг байхдаа тийм бизнес хийчихгүй яав да. Тэгсэн бол одоо тэрэн шиг амжилттай явж явахгүй юу гэд тий. Дандаа харамсалтай. Эсвэл тэрнтэй суучихгүй яав да гэд хүртэл нөгөө ийм харамсах сэтгэлээр амьдардаг. Гэтэл нөгөө бид нэр энэ шарх гэдэг зүйлээ эдгээгээд эхлэх юм бол өнөөдрөөрөө амьдраад эхэлчихдэг. Тэ өнөөдөр би надад одоо цаг дээрээ тэ буюу тэ яг ямар зүйл болоод байгаа. Энэ зүйл рүүгээ ингэ төвлөрч чаддаг. Ийм болоод ирдэг тэ. Тэгэхээр энэ бага насны шарх гэдэг зүйлийг одоо л нийтлэг ингээд бид нэр энийг сэтгэл зүйч те эсвэл ингээд нэг асуудлууд гарахаар ярьдаг. Гэтэ ялангуяа мэдээж нэг бямбаг коучинг маань одоо энэ группт байдаг гишүүд нь үзэж байгаа дандаа гадаадд байдаг монголчууд үзэж байгаа гэж итгэж чинь те. Хэрвээ тэр хүмүүс үзэж байгаа бол үнэхээр та бүхэн одоо ингээд бид нар нөгөө таны хаана амьдарч байгаа те ямар улсад байгаа ямар одоо машин унж байгаа ямар хаусанд амьдарч байгаа чинь ерөөсөө хамааралтай байдаггүй маа тий. Та өнөөдөр энэ бага насны шарх гэдэг зүйлийг эдгэхгүй байх юм бол энэ зүйл таныг дагаал явж идэг. Таны нөгөө гэр бүл дотор байгаа асуудлууд тий танд өнөөдөр тулгараад байгаа тэр бэрхшээлүүд энэ зүйл тэгээд
эргээд л нөгөө шахалтаа маань дахиад ингээд холбогдоод явчихдаг юм аа. Тэгэхээр одоо нөгөө хүүхдийнхаа тий өөрийнхөө аз жаргалыг амжилттай яваг театр нэг гадаадад амьдарч байгаагаараа гоё тэрэг унснараа тий гоё хаусанд амьдарч байгаагаараа хэмжнэ гэж бодож ивэл уучлаарай үгүй юм аа тий. Таны хүүхдийн хүмүүжил буюу таны хүүхэд хэр их амжилттай хэр их аз жаргалтай амьдарч байгаагаар энэ зүйл бас ингээд хэмжигдээд явж идэг юм аа. Тэгэхээр өнөөдөр ингээд хүүхдүүд өөрт чинь ч гэсэн та ч гэсэн өөрөө ингээд тэ хэр их ингээд айлд очихтой арх очдог вэ тэ өөрөөсөө бас ингээд нэг асуугаад үзээрэй. Баяр ёслол болохоор та үр хүүхдтэй цаг зарцуулж гин үү? Аль эсвэл нөгөө л стресс нөгөө л асуудлуудаа тайлах гад тэ найз нөхдөдөө нийлээд үр хүүхдүүдийнхаа дэргэд арх уугаад явж гин үү гэд. Эдгээр зүйлүүдээс бас бид нэр ингээд бид нар хичнээн хүүхдүүдээ нөгөө сайн сайхан амьдраасаа сайхан яваасаа л гэж мэдээж ингээд энэ тэнд очиод те сайхан орчинд хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэх гэдэг. Гэтэл бид нар нөгөө шартаа эцэг эхийнхээ сэтгэхүүгээд хүүхдээ бусадтай харьцуулдаг те дандаа л нөгөө одоо жишээ нь Америк гэж ярих юм бол тэнд байгаа айлын хүүхдүүдтэй те тэдний хүүхд тийм дугууланд яваад эсвэл тийм хөгжим дараад те эсвэл тийм сургуультаа ингэж сурсан гинэ гэсэн чинь манай хүүхэд байдаггүй гэл ингээд ерөөсөө энэ зүйлийг хэрвээ та өнөөдөр ингээд тэг хүүхдээ хин нэгнтэй харьцуулаад үл хайхраад тэг эсвэл өнөөдөр та хүүхдэд 5 минутын цаг гаргаад хүүхдтэйгээ ярилцаж чаддгүй бол өөрлөгөө бас ингээд өнгөөгөрөө тэг биднэрт маш их асуудлууд байна. Бид нэр өөрлөгөө өнгийснөөрөө энэ зүйлүүдийг бас ингээд өөрчлөх боломжууд байдгийг шүү. Тэгээд амжилт гэдгийг яг үү тэгээд бид нэр би ч гэсэн бас л тэгээ үнэтэй машин, сайхан байшин, за тэгээд аюу тийм карьертэй ч юм уу те аль эсвэл аюу сайхан бизнес эрхэлж байгаагаараа л гоё гэж боддог. Гэтэл энэ цаанаа энэ аз жаргал амжилт гэдэг зүйл чинь ийм зүйлээр хэмжигддэг юм байна шүү те. Шал ондоо зүйл байдгийг байх шүү гэдгийг бас те одоо нөгөө ойлгоосой те бас нэг хүн ч гэсэн энэ зүйлийг бас ингээд ярихаар мэдээж энэ шарах гэдэг зүйл таны буруу биш байхгүй юу? Бидний буруу ерөөсөө биш те. Энэ зүйл зүгээр л танд одоо тэр нэг багт чинь мэдрэгдээд тэр нэг үлдчихсэн те тэр нэг шарах сорвил байгаад байгаа юм л да үлдчихсэн байгаа юм л да те. Тэгэхээр энэ зүйлийг бас бид нэр ингээд эдгэх боломж байдаг учраас та бас ингээд өөрлөгөө өнгөөгөрөө бидний нөгөө хаана бид нар чинь ийм ичхүүртлийн амьдардаг улсууд шүү дээ. Одоо чи бит хоёр одоо жишээ нь би ингээл манаа арх бодог байсан гэж ярихаар зарим хүмүүс энэ хүүхэн чи одоо ямар тэнэг хүүхэн бэ те өөрийгөө ингээл элдвэр нь хилээл аавгаа элдвэр нь хилээл хөөрхийн нөгөө аав нь те айгүй их юм одоо айгүй уг нь өөрийн үдий зэрэгтэй өсгсөн байтал те аавгаа ямар их муулдаг эмэгтэй гэж бодож иж магадгүй өнөөдөр бидний амьдрал те яг үнэн бодит төрх бит хоёр яагаад энэ зүйлийг ингээд нэг нуугу ингээд ярьж чадчихна гэхээр бит хоёрын бага насны шарх гэдэг зүйлийг эдгээгээ чадсан юм коучуд юм аа тий. Тэгээд энэ зүйл бас ингээд бидний амьдралд тий өнөөдөр байгаа энэ зүйлд ингээд тулгараад ингээд таны ч гэсэн амьдрал тулгараад байт юм аа. Нэг ч гэсэн эмэгтэй хүнийг тий нэг ч гэсэн гэр бүлийг тий энэ зүйлийг ингээд засаад өөрчлөөд тий ойлгоод ухамсарлаад ядаж нэг өөрийгөө олчоосоо. Эсвэл бид нар чинь яг нэг фэйсбүүкийн зураг шиг амьдраад байгаа штэ. Одоо тэгэл тэр нэг наадам баяр ёслол нэг юм болохоор нэг л сайхан гоё зураг тавьдаг те. За тэгэл нэг л их ийм аз жаргалтай хүмүүс юм. За тэгэнгүүт гэртээ очиод хаалгаа хаагаад амьдрахаар таны гэр бүлийн уур амьсгал ямар байна? Тэрийг та өөрөө нэг юм дотроо бас бодоод үзээрэй. Би ч гэсэн тань шиг ийм фэйсбүүкийн зураг шиг амьдрдаг бүсгүй байлаа. Тэ. Гаднаа болохоор үнэхээр ийм сайн ээж, сайн эзэгтэй, сайн туслах тэ тийм хүний дүртэй. Тэгээд гэртээ очиод нөгөө гэрийнхээ хаалгаар оронгуудаа те нөгөө мангас ээж те нөгөө асуудалтай нөгөө аман хүчирхийлэгч тэр эмэгтэй болоод би үнэхээр хүүхдүүдийгээ маш их шархлуулсан те одоо би бас ингээд тодорхой хэмжээгээр өөрөө ингээд шархаа эдгээд үр хүүхдүүдийнхээ шархыг бас ингээд эдгээгээд явж байгаа юм бүсгүй те тэгэхээр энэ зүйлүүд ингээд биднэрт жижиг гэлтэхгүй ингээд нөлөөлждөг юм аа өнөөдөр та яагаад тэр нэг зүйлийг төвчээд байна гэдгийг бас өөрөөсөө ингээд асуугаад үзэрэй төвчин гэдэг чинь тэ одоо зөв шийдэл биш юм аа. Төвчснээр та тэр зүйлийг төвчээд ингээд гэр бүлээ тэ элэг бүтэн байлгаж байна гэж бодож байгаа бол та энэ зүйлээс үр хүүхдтэй маш их шарх өгч идэгэн шүү. Тэ тэр нэг салалтаас үүссэн шарх өгсөн л байж идэг. Салаагүй тэр нэг орчинд тэ хүчирхийлэлтэй орчинд амьдарч байгаа зүйлээс ч бас шарх авч л байдаг. Тэгэхээр энэ шарх гэдэг зүйл чинь өөрөө маш олон янз бүрийн зүйлээс орхигдсон мэдрэмж байж болж байна. Эсвэл тэ та багтаа одоо
өнчгөн өрөөсөн болчихсон байж болно. Ингээд ууг шуудалд автцсан тэр зүйлийгээ бас ингээд тайлаг байх юм бол энэ бүгдүүд ингээд бидний амьдрал тохиолдож байгаа бүхэл зүйлүүд биднэрт тодорхой хэмжээгээр шаардлагатай. Аль эсвэл та ингээд 10 жилдээ бага насндаа ингээд те хүүхдүүдэд маш их дээрлэхүүлж өссөн бол бас эн чинь өөрөө ингээд том болоод таны амьдралд нөлөөлөд явж идэг. Ийм шархууд байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн битэрийн ярих зүйл бол зүгээр л энэ тэ архичин гэдэг сэдвийг ярих гад зүгээр энэ ууна гэдэг чинь өөрөө зөв зүйл биш юм аа. Ядч л та тэ үр хүүхдүүдийнхаа дэргэд бити уудаг байгаа ч тэ үр хүүхдүүдийнхаа бити дэргэд уугаач. Айлд очихдоо ч гэсэн бити арх согтруулах зүйлийн ундаа авч очиоч тэ зүгээр нэг сайхан яриад суух боломж байдаг штэ биднэрт тэ үр хүүхдтэйгээ энэ тийшээгээ салхинд тэр нэг кемпинг хийгээд тэ амралтын өдрүүдээр ингээ явахтаа хүртэл яагаад хүүхдүүдтэйгээ 5 минут цагийг өнгөрөөгөөд тэ эн чинь уг нь гэр бүлийн таны тэрний гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа байгаа байхгүй. Гэтэл бид нэр тэднийг ингээд нөгөө үр дүнтэй өнгөрөөж чаддаггүй. Бид нар суралцах юм аюу их байгаа байхгүй юу? Гэтэл гадаадд байгаа хүмүүст ялангуяа тэр орчинд нь очиод ирэхээр тэр хүмүүс хүүхдүүдтэйгээ яаж харьцаж чинь сургуулийн орчин тэ багш нар хүүхдүүдтэй яаж харьцаж чинь энэ гэдэг юм аюу их юм ялгарлууд харагддаг штэ. Тэр тэднэрээс бид нар суралцах юмнууд байгаад байдаг. Гэтэл нөгөө хичнээн би дотроо ингээл гоё орчинд ирчихсэн гоё яана гэсэн хэрнээ хүүхдээ загнаал зодоол хараагаал тэ нөгөө үл тоомсорлол ингээл харьцаад байгаа бол та заавал бага насныхаа шарахыг эдгэж ийж дараагийнхаа алхам руу шилжих юм боломжтой байдаг. Тэгэл дахиад нөгөө яалтчгүй шарах гээд орооцолтод явж байгаа тий. Тэгэхээр энэ зүйл өөрөө ингээд бид нэр өнөөдөр ингээд энэ зүйлийг ирээд харах юм шаардлага нь тулгарчжээ. Хүүхдүүд чинь ч гэсэн ингээл бид нэр гадаадд байгаа хүмүүс тэгдэж шít. Энэ нэг манай хүүхдүүд ингээд амар бараг ирэх үсчихсэн ингээ хүний үг даахаа байцсан юм л болохоор 911 дуудчих гад байдаг. Үгүй та хүчирхийлээд байгаа байхгүй юу? Тэ энийг бид мэдэхгүй байгаа тий мэдэхгүй байгаа байхгүй юу та тэрийг. Яагаад тэгэхээр энэ зүйл чинь өөрийн мэдрэлгүйгээр таны нөгөө бага насанд тэр нэг мэдэрсэн авсан тэр харж өссөн зүйл чинь өөрийн мэдрэлгүйгээр миний жишээгээр гэх юм бол би өөрийн мэдрэлгүйгээр хамаараа хүчирхийлэл хийгээд нь штэ тэр хүүхдүүд. Би хүсээгүй байхгүй юу? Би хүүхдүүдийгээ сайхан байлгал гэж хүссэн болохоос ш тэднийг муу яваасаа гэж хүсээгүй. Элдвэр доромжлыч гэж хүсээгүй. Гэтэл энэ нөгөө ухамсарлагдаагүй миний тархиар те шууд намайг нөгөө бодож амжаагүй байж идэл дүрс гээл гарчиж байгаа байхгүй юу? Гэтэл энэ зүйл чинь өөрөө тэр бага насны шарх болоод энийг эдгээгээд ирэхээр бид нэр өөрийгөө контролдож чаддаг те нөгөө энэ чинь миний те энэ бага насндаа өссөн ааваас маань те аав маань ийм зүйлийг надад харуул ээж аав маань ийм зүйлийг надад харуулж өссөн учраас энэ зүйл ингээд надад өөрийн мэдлэггүй гараад байгаа юм байна. Тэгэхээр би энийг зогсоох те өөр дадалт надад хэрэгтэй юм байна. Ядаж их нөгөө хүүхдээ өөр өнцгөөс хараад эхэлж байгаа те. Бид нэр ерөөсөө хүүхдээ сонсохгүйгээр нөгөө ярьцдаг те. Болцолтойгоор хайрладаг. Болцолтойгоор амар их хайрладаг. За болцолгүйгээр сонсож амьдралдаа үзээгүй. Та өнөөдөр бас ингээд намайг ингээд ярихаар бас өөрлөгөө нэг өнгөгээд үзээрэй. Хүүхдээ юм ярихаар нь та юу ч хэлэхгүйгээр дуустал нь яриг нь сонсож үзсэн үү гэдээ бас өөрөөсөө нэг асууад үзээрэй. Гэтэл бид нэр энэ зүйлийг хийж чаддаггүй те. Нөгөө аюу хийн шархтай хүн ч өөрөө юм аюу их зөвлөгч болчдөг те. Чи тэгээд тэгэхгүй яасан, ингэхгүй яасан. Тэгээ миний хүүхд тэгээ хэлчихгүй яасан. Өөдөөс нь тэгэхгүй яасан. Ингээд нөгөө нэг зааварлагч хийгээл явдаг таавлагч. Энд чи өөрөө бас бидний те нөгөө бага насны шарх байгаа. Тэгэхээр ингээд бид нэр орчин гэдэг юм танд хичнээн ингээд нөлөөлөгч гэсэн бид нэр өнөөдөр гадны ийм гоё те Америк ч юм уу Европын ч юм уу ийм боловсрал эзэмшээд мундаг байлаа гэдгээрээ та өнөөдөр те амжилттай байна уу гэхээр бас тийм биш байгаа байхгүй. Тэгээ нөгөө энэ л зүйл дахиад нөлөөлөл те. Тэгэхээр заавал ийм боловсрал хичнээн хідэн давхар ном уншаад хичнээн та хувь хүний хөгжлийн сургалтуудад суугаад те та ингээд таны зүгээр нөгөө мэдлэгчин тэлээд байгаа болохоос та тэрийг хэрэгжүүлж чадахгүй байхгүй тий. Айгүй их нөгөө бид нар чи айгүй их мэдэмхий штэ. Хүн юм хэлэхээр мэднэ. Дахиад нэг хүн хэлэхээр тий штэ наа чин тэгдэг байхгүй юу. Тэгээ айгүй их нөгөө зөвлөгчөө хийгээ явцдаг тий. Тэгээ нөгөө энэ зүйл чинь дахиад бидний яг л нөгөө бага насны шаардлага байж. Яг үнэ. Тийм ээ заяа коуч. Заяа коуч мөн бүрээс маш сайхан тайлбарлаж өглөө. Бүр маш сайхан тайлбарлаж өглөө. Энэхүү
ер нь энэ контентуудыг энэ лайвуудыг одоо за бид бүхний хийж байгаа энийг бас нэлээд зүгээр тогтож үзээрэй. Энэ хүмүүс яг юу яриад байна. Эндээс миний амьдрал би амьдралдаа авч болох юм юу байна гэж нэлээд тогтож үз. Зүгээр нэг ингэ сонсоод өнгөрөх контентууд бас биш шүү гэж хэлмээр байна. Тэгээд Заяа коуч нь маш сайхан тайлбарлаа. Яаж нөлөөлдөг, яаж хандаад байдгүй, энээс үүдэлтэй ямар хор хохирлууд үр хүүхдүүд минь хүртэл гараад байдаг вэ гэд. Тэгээд ерөөсөө явж байгаад бид нар шарх гэдэг баг насны шарх гэж орж идэв. Энийг би одоо лайв дээр бүр яг тайлбарлаж байгаа. Би Заяа коучтэйгээ бас нэлээд хэдэн 2-3 сарын өмнө бид нар бас ингээд лайв хийжсэн. Тэр нь болохоор яг өнөөдөр энэ Америк гэдэг ингээд ямар асуудал байна, ямар юмнууд болоод байна, болохгүй байна гэж ярьсан. Өнөөдрийн асуудлуудыг хүмүүс яриад иж болж байгаа юм. Гэсэн хэдиж энэ өнөөдрийн гарч байгаа асуудал ерөөсөө л уг өглөөрөөр өнцрүүгээ буцаж явж ороод байгаа учраас би одоо яг ингээд трама коучудаа авч ингэж ийм контентууд хийгээд байгаа маа. Аминдаа энэ ерөөсөө ирээлтдсэн нөгөө нэг орооцолдсон энэ орооцолдог гаргах энэ юуруудыг аминдаа гаргаж ирээд байгаа. Яагаад гэхээр одоо би boundary coach руу хил хязгаарынхаа коучийг codependency гэдэг чи одоо эрүүл бус хамаарлын коуч одоо ингээд trauma коучуд эхийн шарах, эцгийн шарах, одоо баг насны шарах, архины шарах. Гэхдээ ерөөсөө энэ нь юу гэхээр гээд байгаа юм гэхээр ерөөсөө ихэн булангартай бол адган булангартай гэж нэг үг байдаг да манай Монгол ардын сайхан үг байдаг. Тэр нь юу гэхээр бид нэр ерөөсөө анханасаа өссөн тэр нөгөө бидний дасан давуу болж өссөн зүйл маань ямар одоо байсан бэ гэдгээс хамаарат өнөөдрийн миний Бямбагийн одоо Заяагийн амьдралын чанар бараг өнөөдөр тийм тодорхойлогдоод байгаа байхгүй. Амьдралын чанар тодорхойлогдоод байгаа байхгүй. Тэгэхээр хүн одоо яг л өөртөөгөө сууж бодох хэрэгтэй байна. За миний амьдралд асуудал байна гэж тэрний чинь хүлээж зөвшөөрнө гэдэг хамгийн хэцүү гэдэг байгаа шүү дээ. Байна. Уул нь бол хүн ерөөсөө бараг өвчнийг ч гэсэн хүн хамгийн түрүүнд өөрөө мэдрэх, өөрөө тэрнийг онцлогч хүн хамгийн түрүүнд байдаг байхгүй юу? Чи зүгээр байсан юм эрүүл хэвийн байсан юм хэвийн бус болж байгаа хүн хамгийн түрүүнд өөрөө мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр үгүй энэ биш вэ наа. Миний бүр зүрх минь өвдөд байна. Одоо толгой минь өвдөд байна гэдэгтэй адилхан сэтгэл минь өвдөж байна гэдгийг хүн мэдрээд байх юм бол энийг эмчлэх, энийг зүгээр болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ арга хэмжээ авахгүй зүгээр keep going урьдчилаад яваад байх юм бол юм чинь ерөөсөө уруудаж, муудаж, дордож бүр тэгээд хамгийн доошоо чиржиж авчирдаг юм болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэс бид бүхэн ухамсартайгаар ойлгож гарч болох байх нь байна. Бүр болж өгöd урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь байна. За тэр нь бид нар бүр тодорхойлон хийдэд байгаа эмэгтэй хүн, ээж хүн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг хүмүүс байна. Яагаад гэхээр бид бүхэн л энэ хідэн бүлтгэр үрийнхаа хажууд ер нь ихэнх цагийг өнгөрөөж байгаа энэ хүмүүсийг бид нар бий болгож байгаа байхгүй юу? Хүмүүжүүлж гин биднийг одоо яаж би өнөөдрийн хорвоо ертөнцийг харж байгаа миний хүүхдүүд ер нь бол тэгж харах байхгүй юу? Нөгөө хэлдэг штэ. Дахиад бас нэг үг хэлжий. Нөгөө нэг төмөс тарчаад сарнаа урахыг хүлээнэ үү гэдэг л аахгүй юу? Ер нь болоо. Тэгэхээр бид нар юу тарж гэн тэрнийг л хурааж авах байхгүй. Тэгэхээр энэгүй лайвуудыг бас мэдээ үзээч. Асуудал байвал надад яг энэ асуудлууд чи олон янз штэ. Хүн болгоны нөхцөл байдал анги. Хүн болгонд тэгж үргэлж хүчирхийлд ороод зодуулж нөдөлөд яваад байгаа юм биш штэ. Янз янзын хүчирхийлэл чинь янз янзын хэлбэрээр орж ирдэг байх нь байна. Тэгээ бид нарын манай багш минь хэлдэг нөгөө dysfunctional буюу эрүүл бус гэр бүл орчныг л аль болох бий болохгүй байхыг хичээгээч л гэж хэлмээр байна. Ер нь бол. За тэгээд манай Заяа коуч минь түрүүн хэдэн удаа дурдаа хэлчлээ. Монстер буюу мангас ээжээ. Тэр хортой ээжээ. За одоо би ээж хүн 2 хүүхэдтэй. Манай Заяа коуч минь 3 хүүхэдтээс ээж хүн байгаа. За энэ асуултыг тавиад бид тэр хоёулаас энэ лайв бол ер нь өндөрлөг тийшээ хандъя. За тэр ер нь монстер ээж байгаа, мангас ээж байгаа. Энэ бол одоо манай Америк гэдэг. Би одоо Америк гэдэг маань гадны орнд амьдарч байгаа хүмүүсийг хэлээд биш. Гэр орноосоо хоол, эцэг эхээсээ хоол, эх орноосоо хоол, найз нөхдөсөө хоол. Яг иймэрхүү хөөрхийн нэг 2 аваа нөхөр хоёр ч нэг амьдралаа залгуулахын тулд нэг нь ажил хийгээ нөгөөд нь үр хүүхдээ хардаг. Тэгээ явж байгаа нэг харсан чинь ерөөсөө ээж хүн бүгдийн буруу болсон, эмэгтэй хүн бүгдийн буруу болсон. Хамаг л нөгөө нэг гайш авиртай болсон одоо монстер буюу мангас ээж болчихсон суугаад байдаг. Эн чинь ямар учиртай юм бэ? Энэ маань одоо тэр өстө буцаад өргөжлээд баг насныхаа тэр шахнаасаа яаж үүсэн бий болоод байдаг бэ гэдгийг Заяа коуч минь сайхан тайлбарлаад өгөөч. Би яагаад гэж асууж байгаа юм манай Заяа коуч минь болохоор охтой ээжүүдийн бас коуч байгаа. Өтөж байгаа. Тэгээ ер нь бол баг насны, өсвөр насны хүүхдүүдтэй ажиллахад их яадаг. Тийм учраас манай энэгүй лайвыг сонсож байгаа хүүхдүүд өөр хүүхдтэйгээ тэр зэсмэ өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй мэрэгчлийн хүмүүстэй хандж байгаа чи мэрэгчлийн хүмүүсээс зөвлөгөө аваач. Магадгүй гэх юм бол та бүхэн тулгарч байгаа асуудлаасаа богино хугацаанд
хурдан гарах болцоотой байдаг юм аа. Тэгээд тэрэндээ зуралдаад нөгөө нэг намг нь ороод шигдээд яваад байдаг шиг тэндээс гарц гаргалгаа байхгүй бол бид нар ингээд удаанаар ингээд тийшээгээ шигдэж ороод ах магадaltaй байдаг юм аа гэж хэлээд за Яковчээсээ тэрний асуултыг асуумаар байна. Баярлалаа за Яковч. За баярлаа. Тэгээд бид нар чинь тэр чигээрэл хортой ээж. Хичнээн нөгөө өөрийгөө те айгүй сайхан хүүхдээ хүмүүжүүлж байгаа гэдээ бодож байгаа бол ч одоо ялангуяа гадаадд амьдарч байгаа хүмүүс айгүй их масктай амьдардаг. Бүр нөгөө Монголд байгаагаас бүр илүү те нөгөө гадаадд байгаа хүн юм чинь энэ хүмүүс төгс төгөлдөр байх хэвээр айгүй их мөнгөтэй байгаа гэл те тэгэнгүүт л нөгөө хүмүүс чинь нөгөө бусадтай те хамаатан садандаа найз нөхдөд сайхан яваагаа харуулах гал те айгүй тийм ийм дүр төрх үүсгэж идэг. За дээрээс нь тэр нэг нийгэм community гэдэг юм дотроо бас ингээд те айгүй их юм форумч дүр үүсгэж идэг. Ялангуяа одоо ингээд нэг юм баяр наадам ч юм уу нэг шинэ жил ч юм уу нэг юм боллоо гэхээр хин нэгнээсээ өрсөж нэг гоё хувцалж, хин нэгнээсээ өрсөж гоё машин унаж, хин нэгнээсээ өрсөж гоё гар утас барих гад тий. Эн чинь өөрөө л бидний нөгөө шарах байгаа байхгүй юу? За тэгээ хортой ээжигээ яриа тий. Бид нар хүүхдүүдтэй аягүй юм сэтгэл дундуур амьдэрдэг. Тий. Дандаа голсон мэдрэмжтэй. Тэрний хүүхдийг хар. Чи өөрийгөө хар. Тий. Дандаа нэг ийм зүйлийг хийдэг. Хэрвээ та энэ зүйлийг хийж байгаа бол тий бас өөрийгөө нэг анзаараад үзээрэй. Тэрийн ярьж байгаа нэг зүйлүүд те одоо нөгөө энэ голдог мэдрэмж чинь ялангуяа охин хүүхдэд яаж нөлөөдөг гэхээр ээжүүд бид нар нөгөө өөрийгөө голоод эрхлэхэд те нөгөө нүдэндээ давхраа хийлгэж гин хөхөө янзлуулж гин бүхс маанч байхгүй байж гэж гин те ингээ янз бүрийн асуудал руу орчиж байгаа шүү дээ гоо сайхны нөгөө юм руугаа хайлаа. За тэгээ нөгөө хүүхдээ голоод ирэхээр сүулдэ яаж гин гэсэн чинь онигор нүдтэй гингүүт том болохоор нь давхраа хийлгэж гин. Ингээ нөгөө өөрөө ихлээр амар ийм өөрийгөө голцсон ийм эмхтэй хүний хүүхэд одоо тэр хүнийг харж өсөж байгаа хүүхэд ямар мэдрэмжтэй төрөх вэ? Одоо тэр хүүхэд ямар мэдрэмжтэй өсөх үү гэдэг чинь ойлгомжтой шүү дээ. Тэ дандаа юм дутуугийн нөгөө ээж юм чинь би ч ихсэн айгу царай муутай юм байна. Эсвэл хүүхдээ хүртэл тэгээ том болоод ингэнэ гэдгийгүүд би угнаасаа л царай муутай юм байна те. Миний нүд болохгүй юм байна. Энэ чинь өөрөө бас л ингээд асуудал байгаа байхгүй юу? За тэгээ нөгөө өөрийнхөө хүсэлтээр бүх зүйлийг хийлдэг те. Ээж л аягүй зөв ярьдаг. Тэгээ нөгөө хүүхдэд буруу одоо хазаах тийм ямар ч боломжийг өгөхгүй. Тэн дээр гიშгийгээл тэгэнгүүт наадах чинь яг алддаг шүү. Ёстой гიშгэж болохгүй. Ээж хоёр наадахаа чинь гიშгэд үзцээ. Ерөөсөө төдөө явж болохгүй тий. За тэгэл энийг өмсчих. Энийг идчих. Бүх юмд нь нөлөөддөг тий. Өмсүүлж идэх. Тэгээд ийм дугуулсан секцэнд яв гэд тий. Уг нь бол бид нөгөө хүүхдээсээ асуух гэдэг штэ. Одоо бол бас орчин үед арай нэг өөр болоод хүүхдүүдтэй нөгөө багаасаа 2 3 настай хүүхдүүд би энийг өмснө гэж одоо нөгөө хувцас сонгодог юм болчихсон тий. Зарим нь болохоор тэрийг эсэргүүцээд байдаг тий. Өөрийнхөө таалагдсан, өөрт нь таалагдсан дэлгүүрт ороод нэг ягаан ч юм уу, гоё өнгөтэй ч юм уу, эсвэл материалын барайл энэ даав юм байна, тийм байна. Гингүүт нөгөө хүүхд нь копрон л хараад байдаг тий. Тэгээ нөгөө энэ зүйлийг бид нэр хүлээн зөвшөөрч чаддаггүй. Заавал нөгөө өөрийнхөө хүслээр энэ зүйлүүдийг ингээ хийх гэдэг. Энэ нь ингээд амьдрал дээр гарахаар эргээд нөгөө хүүхд тий. Чиний бодол хинт ч хамаагүй. Тэг чиний бодол хинт ч хамаагүй. Энийг бол ээж чинь шийднэ, аав чинь шийднэ. Эргээд нөгөө хүүхд чинь том болоод ирэхээр хинтээ суухгүй. Хэдэн хүүхэд гаргах, хаана амьдрах юм тий. Тэр болгоныг ээж аав нь шийдэх гэдэг чинь ямар өнгийн машин унах юм. Тэгээ нөгөө ийм зүйлүүдийг хит хийгдэг. За тэгээ дараагийнх нь болохоор бид нэг аюу их ингээ хянаад цагдаад байдаг тий. Өрөөнд нь ороод суучаар өрөөндөө ороод алга болчлоо гэж өрөөнийх нь араас очиод ингээл хэрэлдээл. Эсвэл тэнд буудан дээр очиж суучаар буудан дээр уцаа бариад суучлаа тэнд биш гэж. Хөвтгээр нь хөвтлээ гэж тий. Нөгөө ингээ нөгөө эсвэл гадуур гарч орлоо гэхээр нь бүр хянж цагдаад эсвэл нөгөө хүүхдтэй байршил тогтооч авч өгөө тий. Хідэн настай хүүхдэд юу өгөх гээд байгаа гэдгээ бас ингээд нэр мэдэрч явах хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд болгоны тэр нэг насны онцлог гэдэг юм бас байна штэ тий. Миний хүүхэд одоо 10 настай болцсон байхад би 2 настай 3 настайгийнх нь мэдрэмжийг эргээд авъя гэж чадахгүй байхгүй юу? Тэр насан дээр нь би ч очиж чадахгүй хүүхэд чинь ч очиж чадахгүй. Гэтэл бид нар нөгөө насанд нь тэр зүйлийг хүүхдийнхаа тэр насны онцлогт тий тэр нэг хөгжлийнх нь үе шатанд нөгөө завгүй тий нөгөө 2 3 ажил хийсэн завгүй стресстэй нөгөө ээжийн аавын дүрээр энэ хүүхдүүдээ ингээ зүгээр сургуульд найдаад өгчөж байгаа байхгүй юу. Уг нь бол сургууль цэцэрлэг хүмүүжүүлэгч нь биш.
эцэг ихэн сургууль хүмүүжүүлэгч нь байгаа байхгүй тий. Гэтэл бид нар энэ зүйлийг бусд руу ингээд тохоод явчихдаг. Тэгээ энийгээ болохоор чамааг тижээх гэж тий. Одоо тэгээд нөгөө айгу хохирогчийн сэтгэхүүгээр юу яаж тий. Тэр хүүхдийг ингээд нөгөө буруутгаж тий. Чамааг өсгөж, чамааг сайн сайхан амьдруулах гэж би хуруу умсаа углаад нөгөө бид нар чинь хоккейчин хийж юм тий. Хоккейчин хийж юм, дишвашер, аяг угаагч нь шивгчийн хийж юм, юу хийж гэлээ нэг энэ гоё нэрнүүд нөгөө өгдөг шүү зах дээ тий. зээжинд гэж байна шүү дээ. Ер нь бол тэгэл Тийм. тэгээ Ийм ажил хийж ин чамааг тижээх гэж те чамааг сайн сайхан боловсрол эзэмших гэж ингээд тэгээ нөгөө ийм зүйл рүү ороод ирэхээр чинь хүүхэд өөрөө бас ингээд тэр нэг мэдээж нөгөө өөртөө мөнгө зарцуулах ямар ч юм чадваргүй хүүхэд болоод өсчихдээ те нөгөө ээж аав нь нүдэн дээр нь амар ийм өрөвдмөр те өөртөө мөнгө зарцуулж чадахгүй тэгсэн ирнэ нэг сайхан амьдраад байгаа юм шиг гүүч юм шиг те нэг тийм амьдралаар ингээд тэр хүүхдэд юу үзүүлээд байгаа юм бид нэр яг тэр зүйлийг тэр хүүхд ингээд ээжтэй за ингээд ер нь бол том болоод ингээд ээж шиг ингээд үр хүүхдийнхээ төлөө ингээд тэг бүрийгээд аав шиг ингээд бүрийгээд ингэж амьдарж байгаа л үр хүүхдээ өсгөх ёстой юм байна гэдэг ойлголтыг тэр хүүхдэд өгчөж байгаа байхгүй. Тэгээд том болоод нөгөөдөл чинь өөрсөндөө тэр сайн сайхан мэдрэмж сайхан зүйлийг худалдаж авах ч юм уу те өөрийгөө хайрлах гэдэг ойлголтыг ингээд бүр байх болгочдөг. За тэгээ хувийн орон зайд нь аюул их алддаг те түрүү хэлсэн гар утсыг үзчих гээл те хинтээ юутай харьж чинь мэдээж энэ тодорхой хэмжээний та энийг заавал тэр гар утас руу халдахгүйгээр энэ зүйлийг хийх боломж байгаа аахгүй те бид нар өдөр болгон хүүхдтэйгээ нөгөө ярилцах энэ зүйлийг хийгээд те ярилцаад хүүхдтэйгээ тэгдэг бол тэр хүүхдийн заавал тэр гар утсыг нь үзээд хинтээ найзлаад хаана явж байгааг нь мөрдөөдөх ямар ч шаардлага. Тэгээ бид нэр ядаж одоо гадаадд байгаа хүмүүс бүр ялангуяа мэдээж энэ нөгөө түрээсэлж байгаа байрууд нь одоо өөрөө хүүхдтэй өөрийн гэсэн ийм өрөө гаргаж өгж байгаа тий. Гэтэл бид нэр хаалт төгшөөд орж ийн үү? Өөрөөсөө асуугаад үзээрэй тий. Хоолой дээрээ ч юм уу за хүүхдээсээ нэг юм асуухтаа та хаалган төгшөөд орж ийн үү? Хэрвээ төгшөөд орж байгаа бол та үнэхээр мундаг байна. Тий. Энэ зүйлийг бид нэр нөгөө хийж чаддаггүй тий. Ингээд нөгөө хувийн орон зайд нь ингээд халтчихдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд өөрөө миний хувийн орон зай, миний хэл хязгаар аль хүрээд одоо зогсохын тий би бусдын орон зайд халдахгүй байх уу одоо тэр хэл хязгаараа татаж чаддаг тэр юмыг нь бид нэр гэрт нь өгч чадахгүй байгаа учраас тэр хүүхэд хинтээж хамаагүй зуралдаал өөрийнхөө хувийн орон зайд хин нэгнийг оруулаад бусдын хувийн орон зайд ч халдаал тий ингээд нүгийн замбраагүй байдал энэ зүйл рүү буцаад орчиж байгаа тий тэгээд тэр хянаж цагдах дээр ч гэсэн бид нэр өөрөө өөртөө ийм шийдвэр гаргаж чаддаггүй өөрийгөө нэг юм үнэлдэггүй тийм хүүхдүүд болгоод бас ингээ хуурчдаг. За тэгээ нөгөө хамгийн том асуудал нь тэр нэг сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг зүйлийг ингээд хориглцдаг тий. Ваа гэж орилж хашгираад баярлахаар нь битээ орилоод гэж зааждаг тий. Юундаа инээс өгсөндөө инээс ч юм уу. Уйлахаар нь уйллаа гэдэг. Би бол ингээд өөрөө айгүй их тийм харьцааны айгүй асуудалтай тийм ээж байсан. Тэгээ хүүхдээ уйлахаар нь өсөндөө уйлсан гэж заягдаг. Тий. За тэгээд уурлахаар нь юундаа уурлсан, юу дутсандаа уурлсан тий. Хэвээ бараг ингээд нөгөө нэг чамааг юу яагаад ингээд нөгөө орох орондоо өмсөх хувцтай ингээд байж ах чи ёстой уйлж муулж дарваа тий гэж ярил тий нөгөө би чи нөгөө аман хүчирхийлэгчтэй. Тэгэхээр миний нөгөө энэ үгнүүд за тэгээ охтуудыгаа би бүр авгаа гэж хэлдэг. Хөөе гэт тий энэ зүйлүүд чи өөрөө энэ бас ингээд би өөрөө хүсээгүй байхгүй юу? Би хизээч хүүхдээ юм илдвэр хэлье гэж хүсэхгүй байгаа штэ. Гэтэл энэ зүйл бас л ингээд мэдрэлгүйгээр ингэ гараад явчихдаг тий. Тэгэхээр энэ нөгөө хүүхдүүдийн одоо тэр нэг мэдрэмжүүдийг бид нар ерөөсөө юу яадаггүй. Өнөөдөр ядаж тий сургууль дээр нь ямар асуудал болов, сайн зүйл тохиолдов уу, муу зүйл тохиолдов уу, ядаж хүүхэд уурлахад нь яагаад уурлсан гэдэг асуугаад тий нэг асуух тийм чадвартай байх хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл бид нэр өөрсдөө эргээд ингээ харахад бид нарыг уучлаарай. Бидний яг тийм байдлаар өсөж байгаагүй юм байна. Гэх маань тий бидний энэ нэг мэдрэмжүүдийг асууж байгаагүй. За тэгээд уйлахаар нь тий уйллаа яагаад уйлсан ч гэж асууж байгаагүй. Бараг уйлахаар нь загнаад дугаа шүн орой орондоо уйлдгүй юм эсвэл юу гэдгийг тий янз бүрийн асуудлаар бид нар чинь бүх зүйлээ хориулаад өссөн учраас яг энэ зүйлүүд дээрээ эргээд нөгөө үр бүгд рүүгээ хандаад явчихдаг. За тэгээд хариуцлага аягүй хөрвүүлэх гэдэг чи дүүгээ харах ёстой. Чи айлын том тий чи бидний ээж аваагаа орой ирэхэд би ингээд ядраад ингээд ирж яхад чи орой хоолоо хийдсэн сууж явах ёстой. Өөр юу гэдгийг аль эсвэл жоохон томхон
хүүхдүүд эсвэл ганц бие ээжүүд энэ төр одоо том банд нарыгаа бол те ингээд нөгөө аавын үүргийг оролцуулаад явчихдаг те. Чийл одоо өрхийн тэргүүн. Тэгэхээр чийл дүүнрийгээ харна. Чийл ингээд бидний тийж яалтчгүй энэ зүйл рүү ингээд нөгөө хүүхдийг хар багаас нь те том хүн болгоо хийчихэж байгаа байхгүй. Уг нь бол тэр хүүхдээрээ хүүхд насаа ингээд гой тоглож наадаад те хайрлагдаад өсгөөтэй байдал те бүр айл үжи хизээ язаны олон хүүхд гаргачихсан те хүний эцэг хүний ээж шиг те тийм болгоод ингээд өсгөчдөг бид нэр. Тэгээ энийгээ болохоор айгүй үр хүүхдээ айгүй хатуужилтай мундаг хүн болгож гин гэх те мэдээж ийм зүйлүүд үзүүлэх бас нэг тийм тодорхой хим хэмжээ байлгүй л яах вэ те хүүхэд мөнгөтэй харьцаж сурах хэрэгтэй байна. Хүүхэд өсвөр насндаа очихоор мэдээж гадаадд байгаа хүүхдүүд бол нөгөө 10 хэдэн настайгаас нь цагийн ажил хийх боломжтой гэж одоо тийм Монголоос арай нэг ялгаатай юм байдаг штэ. Тэрийг бол үзүүлэх ёстой гэж мэдээж тэр зүйлүүд байна. Гэтэл нөгөө тэр хүүхдийн тэр аваад байгаа тэр зүйлийг те нөгөө өөрөөрөө тижээгдэх гэдэг штэ те ээж өөрөө тэр хүүхдийн тэр зүйлээр хоол хүнсээ авах гэдэг байгаа. Арай нэг өөр хэлбэрээр энэ нөгөө биднэрт энийг тэгэхээр нэг бид нэр одооноос энэ хүүхдтэйгээ харьцаад байгаа энэ харьцаанд анхаарлаа хандуулаач тий бид нэр хүүхд рүүгээ ингээд өнгөх цаг болчихжээ. Бид нэр ингээд хүүхд хүмүүжил хүүхдтэй сайн сайхан янз бүрийн ингээд аз жаргалтай амжилттай л нэг юм болгоё гэд бодоод байгаа боловч эн чин өөрөө бидний тий ээж өөрөө аз жаргалтай тэр нэг гэр дотроо би уургүй стрессгүй тий тайван ийм байж ижил энэ зүйлийг үр хүүхдтэд үзүүлэх боломж нь бүтээд байгаа. Гэтэл нөгөө хүүхэд одоо бол гадаадд байгаа хүүхдүүдийг бол бид нэр ингэж штэ ингээл гой хувцас авч өмсөөл брендийн юмар юм уу эсвэл нэг юм ялгарал тэр хүүхдийн ялгарал гэдгийг хувцс хунар те эдэлж байгаа зүйлээр нь эд зүйлсээр нь тэр нэг хүүхдэд хайр гэдэг зүйлийг оршуулчихад байгаа байхгүй. Уг нь бол тэр хүүхд маш жижигхэн хайрыг биднээс хүсэдэг. Зүгээр нэг тэрүүлээд үнсүүлээд те хайртай шүү гэж хэлхийг хүсээд байдаг. Гэтэл бид нар тэрийг шал өөр юмар ингээд өгөөд байгаагаа те тэрийгээ ингээд нөгөө хайрлаад байна гэж ингээд бодоод идэг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та бити юм халтай ээж байгаараа тий. Өөр хүүхдийнхаа хүмүүжүүлэлт ингээд анхаардаг нэг юм байгаараа. Мэдээж та ингээд өөрийгөө хайрлаад эхлэв тий. Гэрт чинь гэрэл цацрээ шүү. Баярлаа. Баярлаа заяа өвчөө. Яах аргагүй л ерөөсөө бид бүхний үнд суурь маань гэр бүлийн хүмүүжил гэдэг юм байна. Энэ бүхэн маань бага наснаас нь тавигддаг юм байна. Тэгээл бид бүхэн яриад байгаа. Өнөөдрийн бий болгоцсон бид одоо Бямба Заяагийн өнөөдрийн төвшин дээр бид нар тэрнийг бага насны дээр нь хүүхэд насны дээр нь засаад тэндээ зөв хүүхдүүдийг хүмүүжүүлэх юм бол тэр хүн чинь ирээдүйд гараад зөв иргэн зөв ээж аав хүн болж хүмүүжих нэ штэ. Тэрний суурийг бид бүхэн энэ гэрдээ тавьж яадаг юм байна. Тийм учраас энэ гэр бүлийн хүмүүжил бол маш чухал зүйл байдаг байна. Хүүхдээ бага насны шарахгүй өсгөх бүрэн бололцоо байдгийн байна гэж одоо ингээд дахин хэлмээр одоо бид нар одоо өөрөөсөө ихтэй зогсохгүй тий өр хүүхдтэй эднийг ойлгуулад мэдрүүлээд өсгөөсэй. За тэгээ хэлдэг штэ манайхан чинь би одоо Монгол бүсгүүчүүд л гэдэг ер нь бол авч хэлсгээд байгаа нэр. Манайхан чинь Монгол бүсгүүчүүд чи харин ер нь бол өөрийнхөө төлөө бол ерөө зарим юм хийдэггүй. Түрүүн заяа коуч мэн л өөртөө юм авч өөртөө юу ч зориулж чаддаггүй шахуу тал руугаа. За одоо би төхөн чи гадаад амьдарч байгаас нэг хэдэн төгрөний олчин молчин хаяа гарахаараа нөгөө зад шопонд чинь гэдэг шиг тэгж мэгэж аваад гэж байгаагаа өөртөө юм зарцуулж байна гэж бодоод байгаа. Үгүй өөрийнхөө хувь хүнийхээ хөгжил рүү зарцуулаач те. Өөрийнхөө одоо сурж боловсрох одоо энэ цаг хугацаа чинь маш хурдтай одоо өөрчлөгдөж байна. Тэрнийгээ дагаад юм болгон өөрчлөгдөж байна. Өөрийгөө бас апдейт хийгээч, утсаа апдейт хийгээ чаржлаад идэг бүртлээ өөртөө чарж өгч гинөө, өөрийгөө чаржилж гинөө бодох асуудал байна. Тэгэхээр харин монстр ээж, мангас ээж, хортой ээж баймаргүй байна. Тэгэх бүрэн болцоо байна. Хэрвээ та өөртөөгөө ажиллах юм бол ээжүүд минь ээ, эмэгтэйчүүд минь ээ. За тэгээд өстой хүүхдүүдээ нэрэд нүдний эцэцгийн мэд бид бүхэн чи хайрладаг штэ. Тэгээ бодороо хэрвээ та бүхэн энэ үйлдэлийг явуулаад байх юм бол миний одоо амьдарж байгаа амьдралаар үр хөвгт минь бас амьдрнаа. Миний зам мөрийг гიშгэнтнэ гэдгийг бас бодоорой. Тэгэхээр манай Монгол ээжүүд чинь нөгөө өөртөө босдгүй мөртлөө үр хөвгтийн төлөө бол айгүй тийм хүчтэй босоод ирдэг манай багш минь хэлдэг л дээ. Үнэхээр хамаагүй тэр тулгуураа ч гэсэн аваад босоороо өөрчлөлтийг хийгээрэй. Өөрчлөлт маань зөв өөрчлөлтийг хийгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд Заяа коучтой маш их баярлалаа. Үнэхээр л бид бүхэн
нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсон байна. Өөр нөгөө маш их те харах болсон байна. Бусдаас биш, бусдаас бурууг харж гомдлогч биш. Одоо тэгээд ер нь болоод өнгөрсөндөө те харамсаж ирээдүрүүд одоо яаж амьдрдаг, саймширч амьдрдаг биш. Одоо цагтаа амьдраач гэж чинийхээ хэлсэн тэр үгд бол үнэхээр баярлалаа. Хүн болгон одоо цагтаа амьдраач. Тийм учраас одоо цагтаа амьдрахын тулд тэр шарах гэдэг зүйлээ, бага насны шарах гэдэг зүйлээ эдгэх хэрэгтэй байна. Бүр тэр хэрэгцээ шаардлага бол маш гарч ийна гэж хэлмээр байна. Тэгээд Зайковчтой маш их баярлалаа. Тэгээд ингээл очие дээр минь ингээд бас ингээд дахиад ингээд чамтайгаа бис өөр яг бүр хүүхдийн хүмүүжлийн талаар болоод нэг дахиад ярилцсан гэж төлөвлөж байгаа. Тэгээд Зайковчтой өнөөдрийнхөө нь одоо тийм архичин биш, архичин та нар боддоо. Архичин хүн л ингээд нөгөө abuse буюу хүчирхийлэг үлдээд байдаг биш. Бас ингээд тий аман хүчирхийллийг үйлдвэрлэгч болсон. Тэр тусмаа өөрөө болсон сууж идэг. Тийм харамсалтай тий бас тохиолдол ингээд үнэн байдлаа өөрөө ингээд дэлгэн ярьсан бусад хүмүүст одоо үлгэрлэн жишээ болгож байгаа чамдаа үнэхээр талархаж байна. Тэгээд өөр одоо ярьж хэлээгүй үлдсэн зүйл байвал хэлээд хоёлоо өнөөдрийнхөө лайвыг хоёлоо тэг өндөрлөе да. Баярлалаа Зайковч. За маш их баярлалаа. Тэгээ мэдээж бид нэр одоо хүн болгон л мэдж байгаа те IQ чадвар гээл одоо гадаадд байгаа хүмүүс одоо ярина штэ те IQ хүүхдийнхээ IQ чадварыг хөгжүүлэх ёстой байна гэж. Энд чи өөрөө тэр сэтгэл хөдлөл мэдрэмж те бусдыг ойлгох, бусдад өөрийгөө илэрхийлэх тэр чадвар юм шүү те. Тэгэхээр энэ чадварыг нь олгохын тулд та ингээд те өнөөдрөөс эхлээд ингээд өөрчлөгдөөд бид нэр өөрсдөө энэ хүүхдүүдийнхаа тэр нэг ярьдаг, сонсдог зөвлөгч нь байх ёстой байгаа байхгүй те. Уг нь айгүй сайн дэмжигч нь байгаад байх хэрэгтэй. Гэтэл бид нөгөө энэ зүйлийг хийхгүй байгаа учраас өнөөдөр эсвэл та ингээд өнөөдөр хүн хүчээр ажил хийгээд ингээд хүүхдээ Монголдо орхисон хүмүүс ч байгаа тийм. Гэтэл нөгөө хүүхд нь баахан ажиллаж ирээд хэдэн жилийн дараа очисон чи хүүхд нь танихгүй болчихсон. Тэ. Хүүхдтэйгээ харьцах гэсэн чи харьцаж чадахгүй. Эндээсээ хүүхдтэй мөнгө явуулаад байгаа айгүй хайрлаад байна. Бүхнийг бэлэн ингээд өсгөөд сайхан эмээ өвөө төгөө ингээд батн өсөөд ингээд үнэхээр юм аз жаргалтай байгаа гэж бодож байгаа боловч энэ эмээ өвөгийн хайр, эхийн хайрыг бас ингээд оролдохгүй юм шүү тий. Тэгэхээр мэдээж биднэрт мөнгө хэрэгтэй, биднэрт амьдралаа чадвараа ахиулах шаардлага байдаг. Гэтэл таны тэр нөгөө хүүхэд нас таны та хэрэг хүүхэдтэй бол тий хүүхдээ орхиод ингээд ирсэн байх бол таны тэр хүүхэд нас эргэж ирэхгүй шүү. Тий. Та тэр одоо хүүхдээ хөгшөрсөн хойно хүнтэй суусныхын дараа тий ингээд хүүхэд маань ийм байсан. Эсвэл ингээд бид нар чинь нэг юм хүүхдээ хөлөө өвчүүлэх гэж л үнэндээ тэгээ бидний дээр үеэс бол хүүхдээ хөлөө өвчүүлэх гэж л амьдраад ах шиг байгаа штэ. Уг нь бол эн чинь бид нэр хүүхдээ хөлөө өвчүүлэх биш. Хүүхдтэй төвөг өвчруулахгүй одоо ингээд одоо гадныхын ч гэсэн ингээд харахад бид нэр гадныхын чинь үхэгтэй хүртэл тий газраа худалдаж аваад шарилынхаа хайрцгийг худалдаж аваад тэгээд ингээд бараг тэр зүйлтэй хүртэл ингээд бэлтчихсэн байдаг. Гэтэл бид нэр өнөөдөр өөрийгөө хайрлж мэдэхгүй гинт ингээд ажил гэд тий ингээд хар ажил хийгээ явж ирсэн гинт биегүй болчихсон. Ядчил энэ эрүүл мэндийн асуудал гэдэг зүйл дээр ингээд бид нар тулгарчиж байгаа байхгүй юу? Тэгээ хэрвээ бас тий гэртээ хүүхдээ орхисон бол үр хүүхдээ чи асуудал нөгөө томрох тусам проблем том болоод тэгээд энэ хүүхдүүдэд маш их шарх үлдэж байгаа. Энэ хүүхдүүд орхигдсон хүүхдүүд байхгүй юу? Та хүсээгүй ч гэсэн энэ хүүхдүүд хаягдсан мэдрэмжтэй тий үл хайхрагдсан хайрлагдаагүй мэдрэмжтэй ингээд том болчихж байгаа. Тэгээ эргээд ингээд ийм хүүхдүүд чинь өөрийгөө үнэлэмж гэдэг зүйл байхгүй тий өөрийн гэсэн тэр нэг дуу хоолой байхгүй. За өөрийгөө илэрхийлэхтэй тэр нэг чадварууд нь бас ингээд сул дорой болчихсон. Тэгээд дандаа нөгөө бусдыг гэдэг болчихсон тий. Яагаад гэхээр энэ зүйлийг бас ингээд тэр хүүхдийн дэрэгд бид нөгөө үзүүлэх ёстой үлгэр дуурайл үзүүлэх ёстой нөгөө хүмүүжлийнх нь тий толиуд нь өөртөө ингээд алга болчихсон байдаг. Би ч гэсэн өөрөө яг энэ зүйлийг би нөгөө өөрөө туулчихсан учраас би бас энэ зүйлийг мэдрээд ингээд тий би хоёр дахь амьдралаа зохиосон юм эмэгтэй 3 хүүхэдтэй эхний 2 хүүхэд маань болохоор өмнөх амьдралын маань тий амьдралаас маань үүссэн. За тэгээд би дахиад амьдрал зохиогоод хамгийн бага хүүхдээ гаргасан. Тэгээд энэ амьдралууд хуусан энэ бэрхшээлүүд маань ч гэсэн би өмнөх тэр 2 том хүүхэдтэй болохоор бас ингээд өөрөөсөө илүү хайрлагдсан ээж аавынхаа гар дээр өсгсөн ч гэсэн миний энэ 2 хүүхэд өнөөдөр эхийн шарахтай өссөн байна. Хичнээн надаас илүү тэр ээж аав маань тий ингээл бараг орноос нь босоод ирэнгүүт нь өмдийн хувцсыг өмсгөөл сургуульд нь хүргэж өгөөл сургуулаас нь буцаж аваад машинаар аваад ингээд сайхан хоолоо сайхан амьдруулсан ч гэсэн
энэ битгэрэл гэдэг юм те тэр нэг хайр хүссэн юм өөрийгөө илэрхийлэх чадваргүй хичнээн ингээ хайрлагдаад өссөн юм шиг боловч бидний нөгөө хүүхдтэйгээ харилцах тэр харилцааны юм доотлууд ингээд нэлийн том юмнууд үүссэн байж байгаа тийм. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас та нар ингээд бодолцоод үзээрэй. Бид нэр хичнээн мөнгө гэдэг зүйл өөрөө ингээд таны гэр бүл аз жаргал те амжилтыг авчирж ийн үгүй бол бас тийм биш байдаг шүү. Тэ. Тэгэхээр өнөөдрийнхөө цаг хугацаа руу очороо тэгээ нэг үр хүүхдтэйгээ аль болох үр хүүхдийнхаа дэргэд байхыг хичээгээрэй. Бид нар нөгөө хаач байсан энэ амьдрал ууг нь ингээд та өнөөдөр те гадаадд очиод илүү мөнгө аваад ингээд байрны мөнгө хураагаад айгүй сайхан хаус худалдаж аваад юм уу машинтаа болоод ирлээ гэхэд дахиад нөгөө цаг хугацаа тэр нэг хүүхдтэйгээ байх тэр орчинд бүх зүйлийг ингээд бид нар алдсан байж идэг шүү. Нэгэнт хүүхд чинь ингээд хүнтэй гэр бүл зохиогоод явчихаар та те эргээл ахаал ганцаараа юм уу нөхөртөөгөө хоёулахнаа л үлдэх. Тэгээ нөгөө энэ зүйлүүдийгээ бид нар айгүй хийм амьдралынхаа цаг хугацааг үнэлж мэддэг юм байна. Тэгээл нөгөө нэг бусдыг дуурайгаад ч юм уу нөгөө л амьдралын ингээл нөгөө л асуудлуудаа яриад те надад ийм үнэхээр гаргалгаа байгаагүй надад үнэхээр боломж байгаагүй гэдэг зүйлээр ингээд хайцаалаад өнөөдрийг бас ингээд бид нэр хүрчдэг. Тэгэхээр бас нөгөө аль болох те хэрвээ ингээд үр хүүхдтэйгээ хамт байж байгаа гэр болоод үнэхээр тэгээ энэ цаг хугацаагаа та ашиглаараа энэ нэг хайр гэдэг зүйл чинь бага насны мэдрэмж юм шүү. Тэр зүйлийг нь үр хүүхдтэй дэрэгдэн байхад нь өгдөг одоо тийм ээж аав байгаарэ гэж хэлээ да. Тэгээ бид нэр Бямба коуч бит хоёр маань мэдээж энэ лайвынхаа дараа бит хоёр группүүдийнхаа линкийг тавьчих. Хоёулаа бит хоёр ингээд ганцаарчилсан коучинг өгдөг. Үнэхээр танд энэ бит хоёрын ярьж байгаа зүйлүүд ингээд тулгараад те хин нэгнтэй ярих гэхээр ярьж чадахгүй. Үнэхээр энэ асуудлууд ингээд тулгараад бачимдаад уурлаад те энэ зүйлүүд ингээд тохиолдоод тесэрчих гээд байгаа бол та мэрэгжлийн хүнтэй яриарай, мэрэгжлийн хүндэд хандаарай. Тэрнээс биш ингээд сошиал дээр те нэг юм нэргүй пост оруулаад би тэгсэн чинь ингээд байна. Надад нэг юм асуудал тулгараад байна гэх. Тэгэхээр мэдээж нөгөө танд зөвлөгөө өгж байгаа хүмүүс чинь өөрийнхөө өнцгөөс те бас л нэг юм шаргатаал хүн тэнд очиж зөвлөгөө өгж байгаа байхгүй. Салаачтэй наанаасаа гараал хаяал яваач тэгээд үнэхээр юм шаргатай хүн тэр зүйлийг хаяад явж чаддгүй маа. Тийм боломж нь тэр хүний сэтгэл зүйн бэлэн биш байдаг юм аа тий. Яагаад тэгэхээр энэ дахиад эргээл хилэнгүүд бага наснда би тэр зүйлийг одоо тийм бусдыг гэдэг орчноор тий тэр нэг үл хайхрагдсан тийм зүйлээд мэдрээд өссөн хүн учраас яалтчгүй бусдыг гуйлгчлаад бусдыг царайчлаад амьдраад идэг юм аа. Өөрийгөө хамгаалах өөрийнхөө өмнөөс үгүй гэж хэлэх тийм нэг боломжийг нь одоо бас тэрийг хэлж тийм чадваргүй байгаад байдаг. Тэгэхээр энэ зүйлийг тэ өөрчлөхийг хүсчихийвэл тэ бит хоёрлоо ингээд хандаараа бидний хамт олонтой нэгдээрээ тэ бид нар бас ингээд ганцаарчилсан коуч өгдөг мэдээж мэрэгжлийн хүнтэй ажиллах юм бол та өөрийнхөө тэ юунд танд ямар асуудал тулгараад байгааг бид нэр тэр гарц гаргалгааг чинь олоод өгчдөг юм аа тэ таныг тэгээд цаашаага нөгөө ирээдүйд одоо арай илүү тэ аз жаргалтайгаар гэрэлтэйгээр амьдрах тэр боломжуудыг бид нар бас ингээд гарцыг чинь зааж өгөөд хөтлөөд таны гараас хөтлөөд явдаг тэр хүмүүс нь байгаа шүү. Тэгэхээр бас энэ мэрэгжлийн хүн рүү хандаарай тий. Баярлалаа заяа коуч. Яг аргагүй коуч хүн гэдэг маань гарцын зааж өгдөг, хажуунаас ч хөтлөж гүйдэг, араас ч түлхэж өгдөг, тий урдаас ч датдаг тийм хүмүүс байгаа шүү. Коуч хүн гэдгийг ерөнхийдөө тайлбарлах юм бол тэгээ таныг үйлдэл рүү түлхдэг. За тэгээд сая коуч гэж хүнд гэж тайлбарласнаас одоо хараа бид бүхэн юм контентууд харагддаггүй байна. Аягтаа ус би барьсан баг. Тэгэл нөгөө нэг үг өгдөг штэ бас морийг би усанд авчиж хөргөж өгж болно. Тэр усаа уух бол тэр морины сонгод идэх шиг одоо бид бүхэн энэ контентууд хийгээд байгаа маань ингээд та бүхэнд усыг ойртуулж өгöd байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс уух нь те энэ амьдралаа өөрчлөх нь асуудлаа шийдэх нь таны үнцэндээ олох сонголт болчиход байгаа маа. Тэгээ заяа коучгаа хэлсүүгийг би нэг дахиад жоохон базаадах юм. Тэгээ ерөөсөө л энэ бүх юм чинь ерөөсөө өглөөрганаасаа байдаг юм байна. Бага насны шархаа идэгээс байдаг юм байна. Үр хүүхдтэйгээ харьцах чинь ерөөсөө жижигхэн зүйлээс эхэлдэг юм байна. Өдөр тутамдаа жижигхэн зүйлээс хүүхдүүдээ чанартай цагийг өнгөрөөх, сонсож чаддаг байх те ойлгодог байх хүүхдүүдийнхаа тэр мэдрэмжийг илэрхийлүүлэх одоо тэр бид нар бас л ингээд илэрхийлэхгүй гаргаад хураагаад бидний том бас хураагаад тэр чинийг өдрөл тесэрч дэлбэрч гардаг байхгүй юу.
Тийм болохоор тэрнийг аль болох баг дээр нь гаргаад авах юм бол тэгж шарахтай хүн болдгоо байх нь байна. Шарахтай тий гэр бүлийг одоо тий эрүүл гэр бүлд хүүхдийг өсгөж болох нь байна. Тэхийн тулд та ээж өөрөө та өнөөдөр өөрөөтөөгөө ажиллаж эхлэеч, өөрөөсөө эхлэеч гэж хэлмээр байна. Тэгээд заяа коучтой маш их баярлалаа. Sorry жоохон өвдөд нэг хоолоо минь сөөчихсөн жоохон тиймэрхүү байна. Тэгээд чамдаа маш их баярлалаа. Тэгээ энэ үргэлжлүүлээд бас энэ аягүй олон контентууд хийж байгаа. Тэгээ түрүүн бас заяа коуч маань дурдаад хэлчлээ. Орхигдсон хүү гэдэг те өөр одоо өчнөө алаас бол хаягдсан. За тэгээд те гологдсон. Гэ одоо цаашаа би ингээд өөр нөгөө Рамо коучудтэй энэ сэдвийнхээ дороос дахиад ярилцах болно. Энийн тэгээ юу хэлээд байгаа юм бэ гэхээр та бүхэн ийм асуудлууд байдгийн байна. Ганцхан та энэ зүйлдээ тулгараад ингээд зовоод байгаа биш ээ, тий? Тэгэхээр тэр бусад одоо энэ бүгдийг сонсож байгаа хүмүүс гэд өөртөө энийг хүлээн зөвшөөрөх болцоог олгоод байгаа юм шүү. Олгодгийн байна. Угаасаа үр дүнгууд нь гараад байна. Тэгээд энэ зүйлийг бол бид бүхэн манай Top Coach Academy-ийн ингээд хийгээд яваад байгаа. Тэгээд заяа коучтой үнэхээр их баярлалаа. Урилгын минь хүлээж авч өөрийнхөө үнэтэй цагаа зарцуулж байгаа чамдаа маш их талархаж байна. Тэгээд сайхан амраарай. Тэгээ удахгүй эргээд дахиад өөр сэдвийн дор контентоор эргээ уулзъя гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Сайхан амраа. За Тэгээд битэрийн лайвыг сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийнхөө лайвыг ингээ өндөрлөё. Баяр таа.